сайн байцгаана уу үзэгчдээ сонсогчдоо Автогийн подкаст шинэ дугаараа эхэлж байна. Тэгэхээр мэдээж Автогийн подкаст бол автомашинтай одоо холбоотой мэдээлэл за тэр автомашин дурлсан одоо энэ чиглэлийн одоо олон зочдыг подкастаар оруулахыг зорддог. Тэгээ өнөөдөр бас их сонирхолтой зочдыг урьсан байгаа. Ямар зочд ирснийг бас жаргалан маань танилцуулнаа. Танилцуулгаараа. За, өнөөдөр манай зочид болохоор Монголын автомаструудын холбооны үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер 20 дугаартай уралддаг үстэй. Архан жаргал ах маань ирсэн байна. Мөн Монголын автомаструудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч асан Утганбаяр ах маань спортын мастер. Утганбаяр ах маань уулзсан байна. Сайн байцгаана уу? За тэгэхээр манай подкастын хувьд болохоор ерөөхдөө подкаст гэдэг бол аудио хэлбэрээр одоо радио шиг гэхдээ хүмүүс бол хаанаас ч интернет орчин байгаа цагт ч гэдэг юм уу хуулж аваад энэ хаач сонсох боломжтой ийм хэлбэрээр явдаг. Бид бол бас подкаста аудио хэлбэрээр болон видео хэлбэрээр бас үзэгч сонсогчтой хүргэж байгаа. Бид бол зүгээр чөлөөтэй ярилцсан. Та бүхнийг урьсан зорилго юу вэ гэхээр мэдээж та бүхний хийж исэн ажил төрөл одоо хийж байгаа энэ автоспорт буюу одоо энэ автын автомашин гэдэг одоо энэ зүйл рүү бас та бүхний оруулсан хувь нэмэр энэ бүх зүйлийн талаар бас хамтдаа зөв чөлөөтэй дэлгэрэнгүй ярьсан. Энд бол ямар нэгэн бие барих зүйл бол байхгүй шүү гэдгийг бас ихэнд нь таяртаа сануулъя. Тийм байна. Сая жаргалан маань бол ерөөхдөө товчхон танилцуулчлаа. Тэгэхээр манай хоёр зочин маань дэлгэрэнгүй өөрсдийгөө бас танилцуулъя. Одоо над шиг бас олон залуучууд үзэж байгаа. Тий. Мэдгүй хүмүүс. Тийм, мэдгүй хүмүүс бас их байгаа. Мэддэг зөндөөч хүмүүс байгаа. Утганбаяр ахаас эхлэх үү? За тэрэн дээр баха. За угаасаа багасаа техниктэй их сонирхолтой байсан дөө. Аав маань угаасаа жолооч байсан. Тэгээд хагтаал техник дагаад бүх юм дэлгүүрийн нөлжгүйгээл насалцаар гол байна. Угаасаа техник сэтгэлгээ тэрэн дээр л хөгждөг. Тэн дээр анх хэлсэн те тэгээд. Тэгээд машин ихт барьж сурсаа. Тэгээд 7 настай байхдаа анх 51 гэдэг машин хөдөлж үзчихсэн. Тэгээд тэрнээс хойш аваа гэдэг нь болчих шиг боллоо. яг өөрөө хөдөлж өөрөө дээр нь өөрөө суугаад хуржижсэн одоо 51 гэдэг машины уралд дээр суудлын зүр дээр сууж байгаа. Тэгээд аваа хөдөлж ирсэн. Зүрдэд сууж байгаа. Зүрдэд сууж байгаа. Одоо бодохдоо 51 жил өөрөө шилждэг. 51 гэдэг тоо их төртэй гэдэг өөр юм яриад байна. Энэ анхны машин, анхны жолоодлого гэдэг асуултыг бид нар ер нь зочдоос асуудаг дандаа машин жолоодлого. Саягүй та нар асуулт Тэгээ яг ер нь хэд ихийн те манай аав маань жолооч байсан багасаа л ер нь одоо жолоо барьж ер нь ингэж өссөн гэж ярьдаг. Ер нь бас түүхэнд давтагдаад байлаа те. 90-ад оны нөгөө хавсгалын үеэр чинь нөгөө эдийн засаг ямар болсон бэлээ, ажил төрөл ямар болсон бэлээ. Тэгээд бас нөгөө хүмүүсийн адил юунда 8-нд явсан да. Тэгж явж байгаа хооронд боломжийн зөв замыг олсон байгаа үстэй. Тэгээ нэг автосэлбигийн техник талын мэдх юм бодоод нэг автосэлбигийн худалдаа хийдэг болсон. Сэлбиг зөөгөл тэгээ сэлбигийн дэлгүүр байгуулад. Тэгээ сэлбигэндээ сүлдээ нөгөө эхлээд нэг ладатай явдаг байсан. Ладаны багаж нь багтах байхад нэг чиргүүл авсан. Чиргүүлтэй ладатай зөөдөг болоод. Тэгээ сүлдээ аргаан олоод тэгэл цаанаас цагаан цаашлаад өмнө олоодос өгдөг байсан бол эрхүү болсон. Эрхүүгээс үлдэн цаашаа новос бэрс болсон. Улаанаас суулдаг юм ингээд шатстараа хаа сүлдэн хүмүүс машина авах хэмжээний болсон л доо. Тэгэл өөрөө нөгөө Оросоос машин худалдаж аваад тэн дээр сэлбэг ачаалнаас олж ирдэг. Сард нэг 2 сард 3 удаа явдаг бас 20 хоногны удаа явдаг байсан юм байна. Тэгээд нэг явж байгаа оронд олцлон гаруун талаас орж ирдэг. Баяуулгийн орж ирдэг. Баяуулгиас нааш байгаа ер нь бол 1000 км. Өөрөнгө 900 ортлол хорон зам шүү дээ. Тэгээ нөгөө 69 фургон одоо юу гэдэг тэр юу төрөл явна шүү дээ. Тэгж явж байгаа бол юу гэдэг ер нь хэмцэн болдог болоод явчихсан. Тэгэхээр би чинь бол орой явсан юм аа. Оройхон ороод цөөхөн жил явсан. Би яг 98 онд 97 онд 97 онд болов юм уу? 97 онд шүү. Тэгэхээр ерөнхийдөө автоспорт Монголын автоспортын түүх бол 94 оноос эхэллээ. Тэгээ энэ манай улсын болон болгоцох юм гэж байсан. Тэгээд тэрний шугамаар анцхан байгуулж байсан. Тэгээд бүх төрлөөр оролцож байсан тийм мотоцикл, автомашин,
Бүр ачин юм шиг оролцуулж байсан. Уралдаа. Уралдаанд. Анх тэгж оруулж ирсэн. Зээлсэн хүчтэй оролцож ирсэн юм байна. Тэр холын зав байсан уу? Холын зараал байсан тий. Тэгэж анхны өсөл хэлжсэн түүхтэй юм. Тэрний одоо уралжээс усууд биелдэ юм байж байна. Ганхуу олон сингэл мастер ганхуу байж байна. Олон сингэл мастер хатсингэл койло гэж байдаг. Байж байна. Тэднээс одоо ярьж асуух бол хэлийн ярих бах таа. Амдигэнд одоо та тэгээ цаг зоож харж байгаа л уулзсан. Миний тухайд бол тийм л юм. Тэгэж явж байгаа одоо манай нутаг нь хамаатай шахуу болчихдаг юм аа одоо энэ жижиг зургийн ноо тийм л нөө гэдэг ч байна. Ус хооронд ярьдаг юм. Өөрөөсөө гэдэг яа бид хооронд яриад болсон нэг үг гарчих юм. Тэгээд хөөжөө маань уралдаад сайхан уралддаг тийм ээ. Таас нэг сумлал юу лээ? Нэг сумштай тэгээд их талаараа бол ус ойролт холбоотой. Бараг хамаатан шахуулдаг гэдэг бас тийм. Хамаатай юм болох юм байлаа тийм. Хэдний үеийнхэн дэхнэлтэй бол ана эмээ эднэр бол хоорондоо үеэлүүд өдр байх ч тийм. Оо тэгвэл хамаатай юм шүү дээ. Шахууч биш юм ээ. Садан. Садан юм. Тийм, садан юм. Төрөлдөө орохгүй байх та садан л. Нутаг Би ч одоо аймаг Боголтой аймгийн төвд төрсөн л дөө. Манай ээж жаргалангийнх. Ээжийн нутгаар л тийм. Ээжийн талаар болж байгаа тэр юм шиг. Багасаа л ерөөхдөө машин техникээр ноцолдоод яг нэг сонирхлоороо ерөөхдөө сэлбэг оруулж ирээд тэр нөгөө миний л одоо санахаар 90 доонд нөгөө зах зээл хөгжөөл тэр үед нөгөө нэг миний одоо хамгийн сайн мэдж байгаа засварын газрын реклам хийлэн шунхлаа автосервис гэх нэг реклам явдаг байсан л тий. Тэр бүр нэг тэр үеийн рекламч бас бүр нэг чихэнд хоногчсон байдаг шүү дээ. Тий гэдэг шиг. Тэгээд яг одоо ингээд бодохоор тэр дүрслийг эргээ харахаар зүгээр нэг юм хөндөй юм том гараж байгаа байхгүй ямар ч тийм одоо өргөгч байхгүй нэг тийм гараж дотор л нэг тийм реклам явж исэн санагдаж байгаа. Тэгээд тэр үедээ одоо автосервис гэдэг утгаараа тэр ингээд ажилладаг байсан ч гэдэг юм уу. Тэгэхээр таны хувьд бол яг одоо бас тэр 90-ад оны зах зээлийн үед л нэгсэндээ автомашины сэлбэгийг оруулж ирээд ер нь автомашин засварын газар мазрын өөрөө засварын газартай байсан. Аа. Толиатэ гэдэг нэртэй засварын газартай байсан. Утга нь ямар ч. Толиатэ гэдэг нөгөө ВАЗ Жигули Лада үйлдвэрлэдэг хот байхгүй юу? Хотын нэрээр Толиатэ гэдэг нэртэй дэлгүүр байгуулад өөрөө засварын газар байгуулад. Тэгээд тэр үед нэг халимгийн нэг юунод Жангар гэдэг нэртэй засварын газар байгуулсан. Халимгийн Орсын халимгуудын засварын газар байгуулахгүй юу? Тэгээд Жангар гэдэг засварын газартай би одоо энэ уралжгийн өрөөний баруун талд одоо энэ хэний юу Монгол газрын байранд байсан Жангар нь. Би болтоо энэ уралжгийн өрөөнийхэн зүүн талд хайрталтай Вагнер Азийн байранд засвар явуулдаг бас байхгүй юу? Тэгэж өрсөлдөөн маягтай ч юм уу явж исэн л да. Тэгээд анх өөрөө засвар хийж эхэлсэн. Өөрөө сонирхлоор мэрэгжил бол биш л дээ. Тэгээд зүгээр тэгэл анх тэгж анх яагаад засварчин болох шаард болсон мөртөө дээр одоо Оросд төгсөж ирж нэг Лада хөдөлтөд авчт юм байна. 86 онд. Тэгээ нөгөөх нь би 23,000 төгрөг авчихсан тэр бас 23,000-ийнхаа бас нэлийн талын шахуу зээлсэн тэр үчиг хатмаг атуу байсан юм чинь. Тэгээд нөгөө машинтайгаа үзсэн чинь тэгэл ноцолт нэг асаасан чинь мотор нь цогцсон шахуу байж байна. Тэгэл тэрнээс ах бол моторын задлаад үзсэн. Дараагаар нь жанаа маань ажилдгүй жанаа маань задлаад зээл 130 жанаа маань тааруул тавиал. Одоо нөгөө эрлэмэрлэгийн тааруул бүгдийг тавиал. Тэгэл дараагаар нь астач нь шатчихсан байна. Шатчихдээ юм байна. Астачрын олдохгүй юм чи яа юм. Тэгтээ нэг одоо энэ гадуур ингээд утас нөгөө фалса тийм зэс утас нар болж байгаа өөрөө боогоо. Одоо тэр тал дээр бол би нөгөө цахилгааны инженер учраас астачрын өөрөө боогоо. цэглэн лимнүүд ишээ. Цэглэн лимнүүд өөрөө хийгээ тий. Шийдээд ингээд тэгээд нөгөө чинь өөрөө авсан ладаадах нь ноцолцоор гол жил гаруй ноцолж байгаа. Айлын атагшин дотор. Тэгээ хөдөлгцсөн байхгүй. Тэгэл дараагаар нь төрүүлдэг урамшаал ер нь бол Монголд тэгэхэд 11 лада байсан. 86 онд 11 лада байхад 3 лада нах ямны баазд байсан. 9 лада нь 8 лада нь удаа хөвдөр байсан. Хөвдөр байсан усууд тэр гудамжинд явж байгаад маш лада гэх юм бол ардаас нь хөөсөр бол. Хаан зогсох юм ардаас нь явсаар бол уулздаг. Тэгээд ах л бол дуусуулаа шүү дээ. Ахмад видео чоргит гэсэн чинь. Тэгээд л заах тийм байна уу гэсэн чинь. За нэг муу тавьж болохоор ч юм видео чамд тийм байна уу гэж хоорондоо бараас хэлсэн маягаар. Одооныхоор бас нэг тийм
одооны яриад клуб шиг болгох нь шүү дээ. Надад клуб биш. Надад клуб үзгээд шүү дээ. Тэгрэг зах гэж байхгүй тийм. Тэгэл хоорондоо зах дээр хойд нэг Дэнжимянга зах дээр хажууд дээр нэг жоохоо хэсэг газар. Лада нэсэлбэг. Лада биш үү? Зүгээр авцэлбэг нэгтэй. Хашааных гадаа ингээд үлдсэн байдаг байсан шүү. Миний санахаараа Авцэлбэг дээр нь тэр зах дээр чинь ерөөсөө машин юу гэх юм Москвич зогсож идэх тийм үү? Бас үнтэй мөндөс одоо тийм юм гарахгүй шүү дээ. Хэл амд орно шүү дээ бас. тийм тий. Тий одооных шиг мотор сотор букс коропыг ил тавиа зар байхгүй ерөөсөө. Тэр чинь чанга байсан шүү дээ. Жижиг санжиг юм өндгөн дулгуур молгоор тэр л юм зарагдчихсэн тий. Давшруул цаана байна. Өө чи юм уу тий. Тэгжэл зарагддаг байсан. Анхны одоо даа хүрээ захын эхлэл тэнэг Тий. тэгэж эхэлж өөрөө нэг жоохон машин техниктэй насалтаж болмоор юм санагдаад сүүлдэн засвар газар байгуулсан. Мөнгө аяг гэж Болдбаатар гэдэг залуу ахтайгаа нээж Оросроос селфи зөөдөг байж байгаа. Энэ урдуур дэцсэн мөнгө аяг гэдэг дэлгүүр ажиллаж байгаа сүүлдэн тэгээд танд фурсал та. Тэгээд мөнгө аяг жоохон номер тийш хандсан би ч өөрөө зөрөөд селфинд явахаар шаардлагатай болсон. Тэгээд селфи зөөж эхэлсэн дээ. Тэгээд селфи зөөж явж байгаа л нөгөө сүүлдэн урт километрээ чинь шорон замаар чинь машинтай таксаар байгаа сүүлдээ машинд уралдмаар санагдал. Тэгэл уралдаал орсон юм. Дэмэр хөл маягтай. Тухайн сэлбэг зөөдгөн дандаа л Орос машин машин байсан. Орсын машин Орос зөөдөг гэсэн. Орос хэлээ. 69 Тэгж л ингэж анх автоспорт руу автомашинтай насалдаж автоспорт руу орсон шалтгаан нь энэ юм тэгээд. Зөв. Тэгээд анх ингээд уралдаад яах чинь юу давхар амарч тавьсан үуч ганц энэ хүн байхгүй. Давхар амарч юм. Тий. Нэг дугуйнда бүгдэнд нь 8 амарч юм. Тий, ямар ч хэлсэн анх тавьсан амарч би өөрөө нүдэ харсан болох юм байна. Давхар амарч Тий, гэсэн. давхар амарч тавьсан. Хөө болтгийн байж тэр юуны амарч тавьсан юм. Лада амарч. Лада амарч нэг 60 амарч дээр нь лада амарч. амарч тавиад давхар ингээд амарч. Тэгээ бид нэг үзчихсэн байхгүй бас. Янзын болтгийн байж тэр тий. Яагаад тэгж давхар амарчин тавья гэж бодсон яах? Угаасаа амарч сайтай байж ил уралдаа шүү дээ. Тийм л дээ. Тэгэхээр яг нэг бас нэг тэр чинь бас нэг сэтгэлгээ шүү дээ. Ерөөс ингээд давхар амарчин тавьчихвал эн чинь идүү болчих юм байна гэдэг. Бодсон юм уу? Эсвэл сонир сэтгүүл хаанаас тэр идэвхжүүлэлт мотивац авч ирсэн. Нөгөө машин нөгөө сонирхдаг гэсэн шүү дээ. Машин гэдэг юм уу техник хэтэрхий сонирхолтой учраас ялангуяа оюутан байхдаа бол байнгын одоо ч унаад байдаг. Заруулын үе сэтгүүл байдаг. Тийм, заруулын мэж. Заруулын үе сэтгүүл чинь бол надад сэрээр бүгд тасралтдаг байдаг байсан. Би тэр нэг дэлгүүр ажиллаж байгаа үедээ ч гэсэн Монголын нэг автоүлээд нэг сонин дээр надтай нааз хөчлөг яваад байсан. Би тэн дээр нөгөө заруулын сэтгүүл дээр үтсэндээ хүмүүс нэг сонин сэтгэх юм байгаа шүү дээ. За ийм байхгүй бол яах вэ? Ийм байвал яах вэ? Хэрийн нөхцөлд яах вэ? Орчуулж тавьдаг гэсэн. Орчуул би тавьдаг. Орчуулаа зөвлөгөөг ингээд бичиж өгчтэй нөгөөдөө аваад сонин дээрээ тавьдаг байсан. Сонины редактор байсан. Тийм байна. Арт талын юм байсан шүү дээ. Наацхын жижиг жишээ гэх чинь одоо яа гэдэг. Одоо ладал явах гэдэг шүү дээ. Тэр үе байсан. Ладатай хээр явж яваад бензин болчихвол бензин рүү боллоо гэж боддог. Канистртай бензинийг хийгсэн чинь сороггүй болчлаа. Тэгвэл чаланг яаж зохицуулах вэ гэсэн чинь урдлынхын капотны доотлын жирийг ирж шууд чаланг болдог гэл. Энийг асуултад нөгөө шугуулж байгаа. Хээрийн нөхцөл ингэж хийдэг. Зүгээр хэмэрхүү жишээнүүд дэндүү байдаг байсан л та. Орсуудын өөрсдийнхөө бичсэнүүд. Тийм байна. Бид чинь маш их юу болж байгаа та бас өөрөө. Тэгэл байх. Мэдлэг мэдээлэл. Тэгээ хүмүүс тохондоо тэрийг тарааж байгаа байхгүй. Амаараа тараан, сонингоор тараан. Тэгэл за хүмүүс тэдний тийм болох юм бол ингэдэж шүү дээ тэгээрээ. Тэлийн болохын үед танаас нэг янзын юм гардаг таgal гордон штэ хүмүүс те. За атгах тарлаач гээд. Захиралд бас энэ нэг 3 юу байдаг санааж хэлсэн байдаг юм а тийм. Давхар амарчын тавьсан байдаг. Тенттэй авч ирсэн байдаг. Тийм ээ? Юу гэсэн бэ? Тент яг 69-нд хойдлын тенттэй шүү дээ. Тэрг болгосон байхгүй юу? Тэр нэг авчаад тэр юунаас үүдэлтэй үзэг нэг 69 содолтож авсан чинь нөгөө вагон дээр ачихтаа доогуур шургуулаад авчдаг тийм тээвэрлэлтийн тент гэж байдаг. Тэрний харангууд юус ингэж уралчул яасан юм бэ гэдэг. Урд харахаа зэнүүлтэйгээл. Тэгээ одоо нэг юм яг дээдлээс яг тэр чигээр явдаг. Одоо яг стандарт нас их тийм яваад байгаа шүү дээ. Одоо бүгд тийм болчихсон шүү дээ. Бүр үуч байхгүй болчихсон байгаа байхгүй юу? А бидний үед ч бол хойдлоор битүү байсан юм басаа. Ингээ доогуур явдаг мөртлөө. Тий. Бид нар ч одоо бардагт оролддог байсан шүү дээ. Тэр нөгөө 69-ийн төмөр суудалтаа заа юу. За. Цапаас дуугатаа Монголд оролддог л шүү дээ. Ачаа бич ямаг. Оо тэгэл яах вэ? Тэр үе чинь тэгэл болтгол байсан тий. Тий. Сайхан л байсан тэр. Тэгээд сайхан л байсан. Энэ үе яриад гэдэг шүү дээ тий. Анхны нөгөө юуг яаж илаа. 69-ийн нөгөө таран бүлүүрийг сольж илаа. Тэр эргэлтийн таруулаад нөгөө таран бүлүүр 69-ийн таран бүлүүрт нөгөө юм контакттай шүү дээ. Алга ташж ярьдаг. Тэрний байлуулад самаргалаадагийн тармуулаар тавьчихсан. Ороод тармуулаар тавьчихсан. Арай хурдан очоо юм гэсэн үг. Тэгэж дуусаа эргэлтнээр өндөрсөн.
Сүүлдээ бол манайхан чинь улам хөгжүүлээ нөгөө төч бүр ингээд Герман Мурманы атамбулаар тавьдаг болоод бүр амар юм болсон л дөө. Ер нь тэгээд яг хуу за тэрийг дараа нэрээ тий. За одоо та өөрөө яаж зөв шүү дээ тий. Тэгээд тэр ярихаараа зогсдгүй байхгүй амна бол. Тэгээ яг та бас өөрийнхөө бага наснаас ахуулаад За машин барьж суусангууд одоо 74 онд юм уу? Манай аавын дүү Эрдэнэгээд дархны 17 жолооч ус тэрний 30-ыг хулгай гэдэг. Хүүхдээ зүг. Хулгай годомжинд очиж хогийн сав мөнгөчөд хоёлаа. Тэгээ зүгтчихсэн анх удаа машин барьсан тэр. Тэднээс ч. Тэг чи одоо хэддүгээр анги байсан бэ? Тэг чи одоо 5 авдгаар ангитай байсан юм зүрх. Тэр авцсан байсан би. Тэр хулгайг сэтэл хаанаас төрсөн? Танаас уу найзс чинь эсвэл хоёулын нийлээд гоё машин байж үзсэн. Хүүхд нь яахгүй хоёлаа. Сав машин л аваад годомж тойроод гэдэггүй. Тгийгээд хоёлаа асаагаад. Тэгчихгүй юу. Тэгвэл нөгөө өвгийнхээ хашааныхаа артлын гаргаад тавьсан үнс гаргаад тавьсан пошин төмөр пошин болж мөрөгчөө битээ зутчих жоох байхгүй. За тэгээд эхэлж яддаг. За яг сүүлд нь уралдаан бол ерөөсө одоо бидний үед бид нар бол хоббигоор явжсэн заяа. Уралдаанд. Хүн бас амьдралдаа бас ямар нэг хоббитэй байх хэрэгтэй. Яг ч марк цуглуудаг ч юм уу одоо дэги бол жишээл одоо энэ хобби шүү дээ. Одоо ингээл дижитал метаар ингээл энэ чинь хобби те. Бид нар чинь болохоор нөө төмөр янзлаад ингээд яасан хоббитой те. Урд гаргаад те. Тэгэл ерөнхийдөө ингээд уралдаан гэдэг юм руу чинь анх нэг шинж яриас авчаал. Тэг чи одоо 95 онд 94 онд юм галахсан ч л одоо анхны уралдаан дээр нэгдүгээр хоолойд хамбын хонд болдог байхгүй юу? Тэгэл нөгөө тийч очиж үзчихээ. Тэг чи одоо галбаг малтбагта жарис дуудахгүй л идэг. Галбаг салаад унах юм. Ган жарис байсоо тэг чи бензин эмблемтэй бас янз жарис Төмөр хамгаалалт. Төмөр хамгаалтаас амар жараас. Тэгээ нэг шинж яриас авчаад тэр уралдаан дуустдаг юм боос тийм. Уралдаан дуусан гуталч нөгөө 94 он хамбын хонд нөгөө шинж яриас явдаг байхгүй. За. Явж үзэж шүү уралдааны зам. Үзэж байгаа байхгүй. Болох нь. Би ч өөрөө техник хүн биш заяа. Би ч барилгын зэрэг төвцөр байсан байхгүй. Тийм учраас техник цоолонд яваагаас тийм. Тийм ээ. Тэгээ нэг машин авсан хүн чинь бас ингээд агшаа үзчихэд авчаад анхаад идэх штэ. Тэгээд ярьсан ба. яг тэр замаар нь явсан нэг өөд гачдаггүй. За. Мангар юм огцсон мөд. Яаж гараад байна эднэр гэдэг юус гарч чаддаг. Тэнгууд зурагт руу тавьчих очоод одоо манай пүүжэ 88 пүүжэд тавьгаад утсан. Пүүжэ хоёлаа явъя суугадаг. Пүүжээс болон уралдааны замд орчихлоо. Энэ үд гарч чаддаггүй гэж яах вэ гэсэн. Пүүжэ бас гарч чаддаггүй. Тэгсэн чинь нөгөө зүйл давхиж ирэнгуудаа хүндрүүлэгч нэгээд хүндрүүлэгчийн нэгээр гардаг байсан байхгүй. За. Тэрийг мэдэхгүй. Тэгээд юм гоо энэ дэр жинүүтэй ингээл хам юм салаад болчих. За тэгэл дараа жилээс нь пүүжэд уралдаан ингээд хамт ороод те. Пүүжэ миний машин бол 3 жил уралдсан шүү дээ. Би спонсордод пүүжэгээ уралдуулдаг байлаа. Энэ машинтай. машинаар спонсортай. Пүүжэ миний одоо 6 шинж яриас уралдсан шүү дээ. Би ч нэг бас яг уралдааны уус 16 машин яг өвдөж. Шинэ машин өвдөж ингэж одоо яасан. Хамгийн олон машин баг бий байх. Ивцэн байгаа. Одоохондоо рекорд. Би ганцхан хүнээс машин авсан. За. Муу орон наранхуу шүү дээ одоо улсын хурлын биш юм бас тий. Наранхуу надад нэг шинэ машин авч гисэн. Өөр дандаа би өөрөө авчихсан. Тэр үуч яг одоо бид нар чинь бас болцооны тий нэг өөрөө өөртөө жижиг 8 ээждэг болохоор нэг өөртөө бас хөөрхөн 5 цаастай болохоор ингээ машин авсан. За ингээд машингээд хоёр холбоо Монголын автомасруудын холбоо Батуулаг гэдэг нэг автобусууд аяллаа холбоо хоёр холбоог уралд тэмцээн цогцол бид нар ингээ дунд аль нэг холбоонд ношгоод уралдаал ингээд явж байгаа байхгүй юу? Гол юм манай автомасруудын холбоогоо би ярих дуртай. За яа. Одоо тэрлэг орсон дээр тийм ээ. Оршил бол хэрэггүй тий. Тэгээд нөгөө уралдаан чи ингээ болоод сүултээ уралдаад гэсэн чи уралдаан дээр 5 машин уралдгийг. 4-5 машин уралдаад. Тэгэхээр чи бас хүн чинь бодно үсттэй тий. Тийм шүү. Юу болж чинь яаж чинь тий. Хэрвээ бид нэр тэрийг гаргаж энэ спортыг ахиж хөгжүүлэх нь өөр хин хөгжүүлэх юм гэдэг нь болж байгаа болж байгаа. За тэгээд нөгөө манай Пүүжа Баска хоёрт уулзлаа. За өгшөө ерөөс энэ бүтэхгүй нэ. Ингиж бид нэр спортыг цааш нь авч явахгүй. Энэ хоёр ч одоо ингээд спорт ингээд унтраагаад тий. Яагаад унтраад байна гэсэн бид нэг бодож байгаа байхгүй. А нэгдүгээрт ингээд хөдөлгөөр одоо чөлөөснөөс болоод тий хүмүүс орхон ингээ багасч байна гэдэг. Дүгнэлт багтаамж. Том жижиг том мотор дээр. Тий, том мотор. Тэгээд тийм дүгнэлтэнд хүрж байгаа байхгүй. Тэгээд аль болохоо зардал яаж баг гарах вэ гэдэг асуудал бас яригдж байгаа. Тиймгүй юм бодоод тэгээд нөгөө тамирчтайгаа уулзаал. За ерөөс холбоо байгуулах гэсэн би санаачлаа тий. Тэгээд Пүүжийн хоёроор ягаал. За Баска чи одоо
дөрөв мөрмийн бич. Ингээ бүх юм баскага бичиг баримтаас хийлээж. За пүүж чивтэй тамирчтай уулзна. Бүх тамирчтайгаа уулзсан санаа оноог нь авна. Тэгээд ерөнхийлөгч одоо дэд ерөнхийлөг зөвлөхтэй бүх хүмүүсээ сонгоно гэдэг. За ингээл ерөнхийлөгчээр ингээл сонгох болоод бас айгүй олон хүний санал манд гарч иж байгаа юм л да. Тэр болгоно яриад байх үү те. Би нөгөө тамирчдын сахилга бат их хүмүүс болсон. Тий. Тэгээ нөгөө тэмцээн Монголбан одоо өтгөлийн тэмцээн дээр зохион байгуулах гэдэг тамирчтай гуугаад л нөгөө дүрчин хэдэн цагт гээл зарлцдаг. Нөгөө тамирчид нь ирэхгүй байсаар байгаа л бүр өдөөс хойш 10 цаг өглөө 10 цагаас 5-аас нь тэмцээн өдөөс хойш 4 цаг тэд нэр хийж байгаа юм чинь. Тамирчид цуглахгүй байсаар. Зэрэглүүд нь чилж байгаа хөө дөчгөн дээр наран сууд зөвлөлт нэгээд хүмүүс үзхээж байгаад ингээс үзэхээр эхлээд бол наадам шиг болдог гэсэн шүү дээ. Сүүлдээ хүмүүсийн чинь залхаагаад. Тэгээ тамирчид нь тийм яг нарийн дэвл тамирчид залхах болдог. Тэгэл нэг хэсгийн уралдаан болчоо дундын уралдаан цэцэрлэг финал болохдоо тэгэл гарч ирэх болох болчих. Тамирчид нэрэхгүй. Тэгээд яг холбоо байгуулах зүйтэй юм байна гэж шилдэг бас нэг шилдэг. Тий. Тэгэл ямар тэмцээн зохиох уу гэж. За ерөөсө нэр их болж байгаа юм. Тэгвэл за ерөөсө мастер кросс гэж нэр өгөө. Тэгтээ дандаа энэ мастер руу санаачилж байгаа нэгдүгээр. Мастер гэдэг чинь бас олон тал утгатай. Тэ? Чи бол одоо жүжигийн талын мастер тэ? Дэги бол одоо юуны талын мастер. Чи бас одоо нэг автохим ямар нэгэн юмуд борлуулалтын мастер. Түлхүүр хийдэг хүн бол мастер шүү дээ. Тэ? Энэ аягийг хийдэг хүн бол мастер байхгүй. Тийм учраас тэр утгаар нь бид нэг мастер гэдэг нэр өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь манай ганхууд гэж байгаа нөгөө мастер арал гэж нэр өгье. Бас гэдэг. Нөгөө холын зайны. Тий. За ингээд хоёр төвчээр нэр өгөөд. За тэгээ ерөнхийлөгчөөс сонгоё гэдэг чинь эдгээр чинь санын сонин хүмүүсийн нэр хэлэх нь би шууд бүгд тийм байхгүй. Бид нэр дотроосоо сонгох ёстой гэдэг асуудлыг тавиад одоо 60-аар уралдаж исэн нөгөө компани захирал, бүүс компани захирлуудыг бид гаргаж ирэх үндсээр одоо эдгээр бүгдийг сонгож ирсэн байхгүй. Тэ? Тийм дотроос уралддаг үйл тий тамир тий анхны өргөд тамир тэгээд дид өргөл нотхон баяр тэгээд Чингис Шаарааргийн очир үеийн зөвлөх нь сонон пил залуу Монголын сонон пил чинь хүндэт ерөнхийлөгч юм гэдэг. Ингээд тавиад бид нар дандаа автоспортын нөгөө өөрсдөө оролцдог хүмүүс байхгүй. Хүмүүс бид нар хизээ шахахгүй эдгээр бидний тоогоо чанагдсан хүмүүс. Тийм шүү дээ. Нэг тооны зовлон жаргалаа. Тий бид нар мэднэ. Эдгээр мөнгөгүйчээс ямар нэгэн тамирчдын ивэнттэй л эдгээр аваа явна. Тэр үүднээс тийш ингээ гараад ирж байгаа байхгүй. За тэгэл анхны тэмцээн хийгээл ингээл ер нь ингээл тэмцээн оролдооч юм өсөөл үржүүлээл гоё болсон. Тэгээ одоо яг залуучууд ингээд аваад явж байгаа тий холбоог тий цаашдаа зөндөө залуучууд авч байгаа. Автоспортууд одоо ерөөс мөнгөний спорт болцсон. Яаж мөнгө олж иж тий машины янзлах мөнгө олж иж болохгүй. Тэгээ бас бие бэлдэх хэрэгтэй, толгоо цэнгэлэх хэрэгтэй болсон. Тий гол нь толгоо шүү дээ. Хүн энийг яаж янзлах вэ гэдэг одоо манай тамирчдыг би ингээл ажаад байх чинь хуучин тиймээс одоо ч хөрөө байгаа байхгүй. Би чи ингээ моосто задлчаад ганцаараа ингээл заяа. Моосто тайлаар өг задлчаад өөрөө угсаа. Шинэ моосттой. Энэ ямар учиртай ингээ юмыг мэдэх гэдэг задлчдаг байхгүй. Шинэ машины чинь задлч яад коробор уггүй усраал тий. Ингээл ганцаараа тэнэгтээд үйдэг л шүү дээ. Нөгөө карьотер мариот чи зүсээл заяа. Зүсээл ингээл таслагчаар ингээл таслаа 2 3 таслаа тэгэл суугнууд ч очир нь болохгүй. Техникийн их сургуулийн багш нар дээрээс асуугаа мэдэхгүй нөгөө төрч. Тэг би хинээс асуух юм. Интернет рүү үзэн орсуудаас асуух ямар шарахгүй болчих юм. Тэгэл хаашаага явлаа орсуудтай уулзлаа бордоо ботоо битээж байгаа бас Улаановс доч уралддгийг. Тэр чи одоо 2000 онд юм уу да. Улаановсын тэмцээнд ороод тэр Баттулгийнхан бид нарыг авч яваад тэгэл 2 бидний уртлын жил нь болохоор Эрдэнэ үлэг сэлгийн жагаа 2 явдаг байхгүй. Дараа жил нь бид бордоо битээр явсан. Тэгээд орсууд доош нэг уралдаанд тэгээд нэг урд нь нөгөө Монголд бас ирсэн шүү дээ орсууд те. Тэг яг Улаановс үйлдвэрийн орсууд ирсэн байхгүй. Тэр тэднэр бол Каласкууд бас. За юу. Каласкууд гараад ирсэн. Үнэн сайн тамирчид. Нэг нь баазын дарга за юу. Улаановс үйлдвэр чинь 7 баазтай том. За юу. Нэг нь болохоор тэр Малков гэдэг нь болохоор туршилтын инженер хүн байхгүй. Шинэ машин гараад бариад аваад жил унаад энэ юу нэмж юу болохгүй өөртөө инженер ингээд заартуулаа ингээд тэгээд ингэж явж байхдаа би нэг өвгөндөө танилцдаг юм аа. Тэгээ нэг Малков механик би асуухгүй юу. Наад юм нудрон гол хэрэгтэй байна. Та ямар хүн байс гэсэн чинь би чамд нэг хүнтэй танилцуулъя гэдэг байхгүй. Тэгээч та орой өөр идэрхэл. Тэгээд нөгөө ганц 2 жил арх авчихсан нөгөө архиа өртлөөл. Явдгийн байгаа ч тий нөгөө өвгнөд. Тэгээ нөгөө Волг бүрний иргэндээ өвгнөд очиод уулздаг гэсэн чинь тэр Оросигийн 1 номерын моторч.
Моторын үйлдвэрийн инженер хүн байгаа байхгүй. Российн нэг номер 16 удаагийн авраг Аврагсан. 50 эд оноос 70 хүртэл заяа. Тэр юуны авраг усан борхоодын авраг завьар уралдаг. Нөгөө 69 мотороо тавиад те. Боолон гүнгээр уралд 16 удаагийн авраг байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүнтэй яриад ингээл юм яриад ингээд юм ингээл хэлнэ штэ те. Тэгээд пүрш ингээл яриад те. жоохон халаагаар. Тий ингээд жоохон юм. Ярина штэ те. Гэриш ингээл харуулдаг гэдэг нөгөө сонирн болгоод толоос өсөж байгаа штэ. Яа тэр 60 хэд донд бид нэр хийжсэн одоо хийж яах гээд байгаа юм. Манай пүрш яатсан. Манай пүрш сайн штэ. Танаа монголчин инженер машины пүрш зохион бүтээдэг болцсон юм уу? Тэр пүршийг аваад хийж та дахиад шинийг тавьчих л та. Тэгэл тарамбулуур ингээ бэмбэ тарамбулуур тавина штэ. Яатсан манай инженерүүд тарамбулуур хийж чадгаа байсан юм уу? Наадад ч 7-8 инженер том хүмүүс хийдэг. Бодж ийж. Тий. За тэр бэмбэ тарамбулуур, бенз тарамбулуур та хэдэн морины уч чадсан гэх мэдэхгүй. Ингээл юм мэдэхгүй техникийн боол болно гэж үг өгдөг шүү дээ тиймэрхүү юм ингээд болж байгаа байхгүй. Тэгэхээр би ямар хүнтэй уулзсан бэ гэдэг чинь над амар ойлгос өгч байгаа байхгүй. Чи хизээч тарамбулуур битээсэл хизээч 60-аас энэ моторын эргэл бүх юмда даан таарсан тохирцсон юм те. Үйлдвэр ингээд тааруулсан юм. Танаахан монголчууд тэрийг сэтгээд бараг хийж бол хэцүү гэж байгаа байхгүй. Яг одоо манайхан бол ингэдэг юм. Манайхан бол ингээд одоо ингээд гадны Porsche тавиад шатуун тавиад байна л да эдгээр те. Оросд бол тийм байхгүй шүү дээ. Тэгж уралдахгүй. Уралдааны тамирчид орж ирлээ. Эхний 5 машин ингээд хаалтаа паркинг зогсож байна. Ямар нэгэн цаас өргөдөл ирвэл тэр 5 машин шууд задлагддаг байхгүй. Хэрвээ тэр гадаадын те ямар тэ Porsche, Colt илүү гарч ирэх юм бол шууд ингээд цуцлаа ичнэ. Байрын эзэсэн байрын. Тийм байхгүй. Манайхан болохоор ч яг л нөгөө тодорхой ингээд ойрч сойжлол тий. Оросд бол тийм байхгүй тэгж уралдвал болохгүй. Энэ үнийг шигсэн манай атмосферуудтай холбоо хэрэгжүүлсэн шүү дээ. Ер нь анханасаа эхний 3-д орсон тамирчидтай бүгдийн задлаа. Одоо ч гэсэн задлж байгаа юм. Шаардлага хэрэг гомдол ирэх юм бол. Гомдол ирэх юм задлж байгаа юм шүү дээ. Тэгээ өмнө нь бол гомдол ирсэн ирээгүй задалдаг байсан байхгүй юу? Дөрөндөө. Тэгээ ер нь бол саяхан Даганагийн хэлж байгааг батлах юм бол эхний жил Оросод ирсэн. Тэгээд энэ Улаанбаатар хотод энэ их сорилтын дээр ирж үзэж хаад манайхан тэнд уралдаж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Оросод это нездоровая машина гэж. Энэ эрүүл их машин байна. Энэ ерөөсөө энэ 69 биш байна. Тэгээ буугаад иргэдэн үзсэн бүгд 69 байгаа юм чи. Тэгээ дараа жил нэр уралдсан шүү дээ. Тэг Мальков Чапаевгийн хөрч чинь угаасан сүүлийн 10 хэдэн жил ээжлэр аврагчсан Оросын. Оросд байхгүй. Бас нь Увазаараа. Эхний 5-аас салахгүй ш тэр хоёр бол. Тийм. Оросид. Тэгэнгүүтээ Батлэг дээр ирдэг уралддаг байхгүй юу? Батлэг дээр сорггүй алга болт юм. Тэгсэн дараа жилд нэрчээд 1-3 дураа хэрэг бариад эхэлж яваад гэсэн шүү дээ. Алсын мэдээ хүрэх мэдээ байна. Тэгээд тэр машины урдах жилийнхэн машины жагаа уралдчихсан тийм ээ. Машинууд уралдчихсан нөгөө яваагүй тэргээ. Сүүлд нь очиж уралдсан тэргээ ойртуулаагүй шүү дээ. Ч үзэхгүй шүү дээ. Тэр чинь бүх институт хэлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Яаж ч юу ач уу? Яг тэр монголчуудын дэгдээ ингээд чинь шүдний харьцаа Европ чадвар болж дээ. Бидний машиндээс чарлаад дараагаар амирхад хүчтэй ус хийж яхад Оросын машин мот их уус эцэст нь хүртэл ингээд ээрүүлж байгаа гэхэд дараагаар нэг сулрал явчих юм. Дөрүүд нь хийж байгаа бол 2-2-оор Оросын машин ч ханахгүй явж шүү дээ. Ёо 90 гараа явчих. Арцууд батлуугийн дээр өсвөр шүү дээ. Гарааны өсвөр өгдөө шүү дээ. Тэгэнгүүтээ тооцсон байгаа. Эхний жил уралдчихгуудаа. За Монголын зам болвол ерөөсөө 3 дугаар раны зам байна гэж мэдчихээд 3 дугаар ранд нь хурдтай болсон байхгүй. 3 дугаар ран дээр хурдтай явуулдаг төвчтэй хийсэн байхгүй. Тэр чинь нөгөө ус цэнүүдийн бүгдийн загс. Ямар зам дээр яаж уралдуулсан чинь шалтгаалаад нудран голоо хийлэгдэх байхгүй. Бүр ихнээс нь. Тий. Ямар зам дээр яаж уралдах вэ? Тэр бид нар зарчих юм бол бид нар чинь дуурайг хийчих. Тэр 1-3 дугаар байр авдаг юуных нь 2 дугаар байрын болдоо. Молдотор. Бас яд дундуур нь бас орсон л байл гэж тий. Шорхос зориуд шургуулж байгаа байхгүй юм. Шургуулсан сууж магадгүй. Яа тэр хоёулын аавалтай юм шүү дээ. Ирсэн гээд дундуур Монгол агуулгын хоорондоо ярьсан байж болно. Калаас шүү дээ. Мальков манай талыг манай группд цайлж Болдотор. манай группд оролцсон байхгүй юу? Гэсэн чинь би чинь өөрөө урдталтаа Мальков ярдаас хөөж явж байгаад алдчихдаг байхгүй юу? Тэгээ бүр би ерөөс хинтэж болцсонгүй. Ганцаараа тавьсаар байгаа л тойрог дуусахтаа тэгээд алга туга хараад ороод ирсэн чинь манайхан намайг гүйж ирээд
намайг шидлээд шин. Юу болсон юм бэ гэсэн чинь юу болоод байгаа гэж ханаж юу болоод байгаа гэсэн чинь чи нэг өөрийнхөө тэмцээн дотор ганцаараа тойргоор төрүүлүүлсэн тойргоор идүүлэг орж ирдэг гэж байгаа байхгүй. Бос бүгд идүүлсэн гэж. 10 хэдэн машин гахад Малко машин бүгдийн тойргоор шаагаад хингэр хэвдэрсэн юм аа. Эвдгээр бүгдийн тойргоор болсон. Тэгэж ийсэн. Олж ус тэрийг уур нүцсэх тийм. Sige шүү дээ. Маагч бас шартаа шүү дээ. Яаж мэдчихвэ? 2001 оноос төрчихөв. Тэхийн тулд харин толгой сайн байх хэрэгтэй. Мэдлээ сайжруулах хэрэгтэй. Машинаа сайн янзлах хэрэгтэй байхгүй. Тийм учраас манай тамирчид профессионал болох хэрэгтэй өөрсдөө. Гагнураа идэх байхдаа мотороо боодог байх хэрэгтэй те. Бүх юм өөрсдөө идэх байх хэрэгтэй байхгүй юу? Би одоо хонда 2001 онд за байли ерөөсөө би уралдахаа байлаа анчих ч юм байна ажиллаж ихтэй гэдэг гэсэн чинь анхуу чи юу ярьж байгаа чи уралдахгүй яах юм гэж хэлээд анхуу бүр над миний оролцоо бүр миний машиныг бэлтгэсэн байсан шүү дээ. Машин чи бэлэн чи уралд хөөж зүгээр л уралд тий суугаад уралд. Тэгээ би чинь за тэгвэл би Батүлэгт ерөөсөө айрагдахгүй бол би ерөөсөө тэр чигээр хайна гэдэг. Би ойрхгүй шүү дээ. Батүлэгт ерөөсөө амжилт гаргахгүй байна. Айрагдчих хараг байна уу? Айрагдахгүй бол тэгэл дуусаа гэж ерөөсөө уралдахгүй гэдэг. Тэгээ анхуугийн бэлдсэн машинаар би чинь тэг Малкод тойрогдуулаагүй үлдэж дөрөвдүгээр айрагдсан. Айрагдаад тий ахаад хэдэн жил оролцсон л да. Тэгэж Рагу мастрын дээр аваа хүний Дагнаахын саяны уучлаарай энэ төсөлтөө. Дагнаахын саяны хэлдэг тамирчид өөрсдөө профешнл болох хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэнгүүт эсэргээрээ би зүгээр эсрэг асуулт асууж байгаа шүү. Эсрэгээрээ одоо формула нэг ч юм уу жолооч зөвлөж олооддаг тий. Тэгэл ард нь яг түрүүний хэлдэг Орсын нөгөө Уралын баг ажиллаж байсан гэсэн шүү дээ. Тэр шиг тийм мэрэгжлийн түвшин рүү энэ автомаструудын холбоог явуулна гэвэл тийм байх хэрэггүй гэж үү. Таны тэр санаа ямар очтой вэ? Үсэн тийм болно шүү дээ. Үсэн клубуд бий болсон шүү дээ. Клубуд бий бол заалт нь механикуд байна. Айл. А тэгвэл таны тэр санаа болохоор яг цаад утга нь ямар очтой вэ? Гэхдээ чи хээр явж ийлээ жиргэл машин кришны жирэг сэтэрчлээ. Тэр үгүй хараад яах юм бэ? Тийм байна. Ер нь бол хичнээн ардаа багтаа инженертэй ч гэсэн өөрөө чадвартай байх хэрэгтэй гэдэг нь. Тэгвэл бага үлээгээд ингэ сонсож байгаа. Мэддэгтэй байх хэрэгтэй. Боломжтой жижиг юм байх юм бол янзлаад хөтлөхлөөс. Тийм байх. Гэхдээ ер нь нэг юм байгаа. Одоо хоёр ахын ярьж байгаа юм дээрс ингээд ярьж харж хахад манайхан анханасаа ингээд хийжсэн ингээд тэрийг ингээд туршиж үзэжсэн, задлажсэн, хөрөөжсэн. Тэгээд та бас анх нэг хоёр амарчин тавьжсэн л гэж ингээд ярьж байна. Манайхан нэг яриа байдаг шүү дээ. Монголчлох гэх нэг. Тэр ялаа шүү дээ. Яриа байдаг шүү дээ. Ер нь яг тэгээд одоо жишээл тэгэхээр гадаа явж хахад ингэдэг тэгдэг гэл өмнө ч бас хүмүүс ингээд ярьж монголчлох гэх нэг юм байна. Энэ одоо яг та нарын хувьд одоо энэ техник дээр за яг монголчлох гэл ихлээр чи манайхан ч нөгөө нэг хүмүүс ч нөгөө нэг одоо додомтхыг хэлж байна. Махвикэнд эсрэг ачаа нэмэх. Тахир голондоо гарын дээр эсрэг ачаа нэмэх. Тийм их юм хийх ярих байх л та. Миний хувьд бол тэр бол буруу. Маш буруу. Тий, бид нэр моторын эргэлтийг яаж өндөр гаргах гэж байгаа гэж боддог болохоос ачаа ачих гэв шүү дээ, тий. Хөндрүүлж болохгүй. Одоо манай зарим тамирч тийм хийжсэн. Би тэрийг хараад болоо танд буруу юм хийж яах хэлж илээсэ. Одоо хоноо махикны нэнгүүлснээс болоод эргэлт өгөөл ачаа нэмэхээс болоод тэр чинь балансрах гэдэг юм алдагддаг байхгүй. Тэрнээсээ болоод тэр чинь бүр тэмцээн дээр энэ арсын цонцон цогоод ирсэн шүү дээ. Махик. Тийм үү? Тийм өндөр эргэлт чинь даахгүй байхгүй. Яг тэр чинь эргэлтийг дааж явах балансрах одоо дугуун дээр тавьдаг юм шүү дээ. Тавьдаг балансрах. Балансрах техник яг тэр л байхгүй. Бүх эргэж байгаа юм бол балансрахтай бай. Карданан гол, тахир гол бүгд тэр чинь алдагдчихжээ шүү дээ. Тэр бол тийм л ер нь монголч гэдэг асуудал байхгүй юм гэдэг. Бид нар яг номоор нь байгаар нь хийх хэрэгтэй. Тэр яаж сайжруулах гэж байна. Тэрнээс монголч гэж байхгүй. Тэгээ тэр машины чинь таарахгүй. Тэр олон хойш тэр олон мундаг үйлдвэрийн инженерүүд хийсэн юм чи бид нар тэднээс илүү гаргаж өгнө гэж хэцүү шүү дээ бас тийм. За яг одоо зарим одоо хэлсэн одооны залуучууд баа илүү машин тэрэг илүү гэж ярьж явах шиг байлээ. Би бас нэг юм боддог байхгүй юу. Тэр одоо надад 2 3 хүн тийм хэлсэн. Одоо нэг орсоод ирэл алчих юмсан гэж. Өө 40 50 жил төгсөж автоспортыг 20 гаруй жил төгсөж байгаа Монгол алахгүй хэцүү шүү дээ. Тийм биз дээ. Зөвхөн дотоод оруулж байгаа. Тийм. Хэцүү шүү дээ. Бид нэр алхахад бас за яах вэ зүгээр нэг захын хотууд одоо Наатлын Сибири Уралаас нааш хотуудын тамирчдын ирүүл бол тэднийг алж болох юм. За тэр цаашглаа Уралаас цаашгаа хэцүү шүү дээ. Тэр Упагийн тамирчд, Самарагийн тамирчд, Ленинград, Берлин тамирчд тийм ээ, Москвагийн тамирчд, Зискагийн тамирчд.
Армийн дээр дамжиж аймаг шүү дээ тэр чинь. Каласкууд шүү дээ. Тэр нийслэлийн ноогоор дээр дамжиж тэр чинь. Бүтлүүд машины үйлдвэртэй улсын дамжиж тэр чинь ондоо. Би Малкови нөгөө нэг гаражт ингээд засвар бордометр машин оруулж засвар хийж байгаа байхгүй юу? Моторч байгаас өрөөлөж орё гэдгсэн чинь за тэгдэг гэдэг дагуулад ордог байхгүй юу? Тэгсэн чинь хараа. Одоо нөгөө бидний ярьжсэн нөгөө нэг тахир гол молонд эсрэг ачаад имж тэр чиг үүр ингээд нэг ханаар ингээд дүүрэн гэл. Нудрын гол энтлийн ханаар дүүрэн. Өө 60 хэд оноос гол бүгдээ туршаад үзсэн. Он момороо гэж бичсэн заяа. 50 дээр. Тахир голууд бүр тэдэн оны гол мол гэж бичсэн ингээд. Дүүрэн байгаа шүү дээ. Бүх аргаар үзсэн баг. Тэгээд нудрын голон дүүрэн, тахир голон дүүрэн ингээд бүх юмуд ингээд. Тийм хүмүүс ингээд юм ийгээд тэд ч туршилтын хүмүүс те. Тэгсэн мэт бас спортсменууд байхгүй те, гоншгүй те. Тийм учраас тэдний гүйцэл бид нар бас хэцүү байхгүй юу? Тэдний ядсан машинаар Монгол тамирчин уралдуул явах хэрэгтэй. Школ нь ондоо байхгүй юу? Орос хүний школч ондоо. Монгол хүний школч ондоо. Оросын нэг өвгөн лаадатагаа зүгээр бидний хажуугаар харамсаж сүнх гээл тавгүй. Тийм ээ? Угаасаа тийм явуулт сайтай. Явуулт сайтай шүү дээ. Школ техникийн шал ондоо. Тэгээд тэд нар хараа дандаа бэлтгэл хийхдээ юун дээр идэх бол дандаа шавар дээр. Хамгийн хэцүү шавар гэж байна. Ерөөсөө шавар дээр сайн бэлтгэл хийсэн хүн сайн явдаг байхгүй юу? Хуурай дээр тэнцвэртэй явна гэсэн. Тий. Одоо энэ станцын урталтыг ийм ноцоосны станц гэдэг юм жирэлцсэн ус ингээд тогтдог талбар байсан байхгүй юу? Би тэрэн дээр ирээд дандаа бэлтгэл хийдэг байсан. Нэгэн тоосоо авч байгаа зоош тавьчихж байгаа л тий. Тэгээд нэг жирэлцсэн үзүүн ширгэн дээр зүр жирэлцсэн тэн дээр ингээд эргэж бэлтгэл хийдэг байсан байхгүй юу? Гэтэ нэг хүн бол яг тамирчин хүн байх юм бол өөрөө хамгийн дөрөв нэгдүгээр бие бэлтмэр юм билээ. За юу. Манайс чинь болохоор ч гараа маргааш тэмцээндээ нурдууд мотор янзалж ойргүй бүгдээрээ маргааш улаад үдэлчихэл ингээд уралдаг байсан шүү дээ бас. Ажилтаа болох цагийн тулаад дайраад орчдөг өнөр тий. Тэгээ шүүн ингээд нэг юм дутуу болно шүү дээ. Нэг л уцтна. Чи аавал гэж гараж дээр мотор янзалж байгаа дагваад очиж байж л нэг нэгнээс нөхөө явж. Тийм байсан байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийгөө бид нар өөрөө баахан 69 л яриад байна шүү дээ. Тэгээд энэ чиглэл дээр яхан зөв юм. Одооны хөгжил бол шууд болчихсон. Өөрөөсөө их үед угаасаа одоо 69 болж байгаа шүү дээ тий. Ат спортыг хөгжүүлэх одоо энэ холбоо байгуулах гэдэг энэ бас та бүхний бас яг анх байгуулжсэн энэ талаар биднес бас ярьж нэгсэндээ энэ үүх түүхийгээд бас хамтдаа хуваалцъя бас залуучуудаа хүргэл гэж ярьж байгаа. Бид шиг мэдэхгүй сүлдөө. Бид тэр одоо яг бүр уралддаг хүмүүс бодоход одоо бид тэр бол зүгээр үзэгч сонирхогч маяг л хүмүүс дүүс уралдаж жоохон автоспорт хөгжид бол хувь нэмэр оруулсан байх л та. Гэхдээ эдгээр одоо залууч өшөө баяжуулаад аваа явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ингээд салбарлаа тий седан болж гэн тий. Одоо ингээд UTV болж гэн. Одоо ингээд Jeep класс руу орж гэн тий. Зэрлэг дөрөв ярцх дөрөв. Тий тэгээ шаврын тэмцээн болж тэгэл тараал мараал уулын тэмцээн ингээд холбоо дахиад өргөжөө гараад ирнэ. Энэ болгоноос ч манай тамирч сайжна. Яг зөв. Энэ болгон машина янзлахын тулд эдгээр хөссөн өсөөгүй эдгээр чи толгоогоо зэнгэлнэ. Тийм ээ? Тэгнь. Энэ машина сайжрах нь тэр хүн чинь бас сурна да. Яг зөв. Интернет болж юмаа үзнэ. Судлан тий. Одоо ч тэгтээ сайхан болж шүү дээ. Нэг Google, YouTube гэдэг сайхан багш нар байна гэдэг шүү дээ. Юм болохгүй болгоод байна. Тэгэл үзчихдэг. Нөгөөдүүлийн сайхан ингээд энийг тэгдэг гэдэг ингээд ичсэн байх жишээ хараал хийж байгаа шүү дээ. Ер нь бол яадаг шүү дээ. Манай тэр Араалын олонсын хэмжээ одоо Монгол зохиогдоход гадны тамирчид ирэхэд ер нь төрүүлдэг юм да. Замаас би бол Монгол хүний сэтгэлгээнээс олж байна. Мэдрэмж тэр нөгөө яг энд байгаа бол энэ цэг тийш байгаа гэдгийг бол заасан байх юм бол тэр нь чигээрээ тавихгүй ш. Хаагур хаяг бол хурдан явах гэж. Уул чигээрээ тавихгүй ойрхон байгаа шүү дээ. Гэтэ тэр бартаатай. Хаттай жолоотой маань нугаа гарах уу альсвал усан цуух шавар цуух гэдэг юм. Агуул тойроод явах юм бол хэдийгээр холох чинь хурдан очих. Энэ сэтгэлийг хурдан хичүүлдэг байх шүү дээ. Уулын цаадлаа. За уул үзтгээд цааш нь цаадлах гэдэг юм байна шүү дээ. Тормогоор тойроод очих хурлцааны. Цаанаас арай асуур өксөж. Тэгээ манай уралж байгаа машинууд чинь Honda Японы тэмцэж байгаа нисекер бол чинь бол дандаа 69 л ордог гэсэн юм чинь. Тэд нар ч бол дандаа Япон жиптэй орж ирж байна. Тэгэл уулын замд бартаатай хэсэг дээр нь манайхан чинь тасрал болчих. Хичнээн цагаараа 5 жагаас анх уралддаг байхгүй юу? Одоо манай энэ гавьят асгалжууд Эрдэнэ үйл биш үү те? Одоо тэр чинь гар удирдлага хийж уралдаж байгаа бид нартай цуг.
Одоо араа мараа бүх юм дараараа. Тэгээд анх нэг 560-аас ингээд 2000 онд уралддгийг. Тэгээд явжсэн бид өөр хангаад очно. 560-аас төвлөлчлээ. Баян онгор таквад очлаа бас тавуулаад ороод төвлөлөө. Оройн тавуулаа мотор задлаа. Баяс жинхэнэ галаас юм тэнд хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө японооч гайхсан бид бүгдээ ингээд тойроод орсон зураг мураг Авралж мотороос Өөртөө задлаа. өөртөө задлаа нөгөө штурмынтайгаа ойлгоно шүү дээ. Өөртөө задлаад өөртөө кольц нөгөө орс машины кольц ямар юм үлээ те. Тэгээд бүгдээр кольцос хэлж байгаа байхгүй. Тэгэхээр машины төвшин ямар вэ те? Тэр Япон машинууд мэдээж километрээр наач асалт яваад байна тий. Манай орс машин бол яг нь цэргийн зориулттай машин болоо улсаар тааш зориулттай машин болоо уралдааны машин биш шүү дээ тий. Улсаар түрүүн цэргийн зориулттай машин шүү дээ. Тийм машинаар бид нар уралдаж байгаа шүү тий. Бидний яг хөгжлийн төвшин бол тухайн үед ингээд өнгөрсөн. Одооний залуучуудын төвшин бол ондоо. Эдгээр чинь одоо өшөө юм сураад байна ингээд. Одоо тэгэл хүмүүн цагаанаар сайхан юм хийж үзэж байна. Өөрсдөө юмаа хийж үзэж байна. Тэгэл Дакар манай тий Дакар манай хүн бас оролцчиход энэ ч бол амжилт. Эднийг бол муу тамирчид хийж хэлэхгүй. Дакарт орж ичтэй үнэтэй өөрийнхөө хамаг мөнгийг зараад 3-400 сая төгрөг зарцуулаад орж байгаа ч гэсэн тийм энэ чинь Монголын нэг түүхэнд бичигдээд явж байгаа амжилт байхгүй. Тийм. Тийм. Эдгээр хэд жоохон над хамаа байхгүй. Гархан орхон сонирн байгаа. Тэр зам дээр уралдаж үзээ. Манай Болдбаатар тэр Батбол тимийн уралдсан шүү дээ. Хоёр моциклороос тамаа мамаа уралдсан тийм. Эднийг бол би бол баярлдаг байхгүй бас. Тэр чинь Монголынхаа түүхийг бас ингэ аваа явна. Эднийг залгаад араас нь залуучууд нь гарч ирнэ тий. Одоо жуудогийн Төвшинбаяр Хөдөлмөрбаатар маань алт аваад жуудогийн спортч амар хөгжлөө шүү дээ. Хөгжиж шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан. Тэрний араас автоспорт төтөөдгөө хөгжинэ. Хүссэн үсээгүй. Түрүүн ярьлаа шүү дээ. Автоспортын анхны тэмцээн явуулж эхэлж байгаад бол яагаад хөгжлөн буурсан гэдэг нөгөө тамирчдын зөрөө 7хон шахуу 8 болсон. Одоо бол 100 гарсан шүү дээ. Тэгнь. Сая сүүлийн ралли бол 127 баг тамирчид оролцож байгаа байхгүй юу? Нөгөө мотоцикл, машин. Одоо тэр уралдааны гоё машинууд аваад ирсэн байна шүү дээ. Эдгээр чинь энэ дээр ингэ үзэж байгаа одоо тэрүүн дээр сураад тэгээ зайжлаа шүү дээ. Явна шүү дээ. Тэс нэг олон улсын стандартыг хангаж гараад шүү дээ. Та хоёрын хувьд одоо яг анх л одоо манай Монголд бол ерөнхийдөө дандаа орс машинууд байсан юм өмнө л тий. Ер нь л орс машинуудаар ингээл за тэр үеэс эхлээл тэр машинуудыг унаж идэлж байна. Одоо машины хөгжил бол одоо бас айхтар өсрөнгөө хөгжиж байна шүү дээ. Бүхэл юм компьютер хийж байна гэдэг одоо бол шинэ үеийн машинууд гал ингэж байна. Энэ бүх машинуудыг одоо бол ингээл унаж хэрглэж харж үзэж судалж байгаагийн хувьд ер нь ямар төрлийн машин одоо ямар одоо юу гэдэг Япон, Герман, Орос гэл ингээл одоо орны үйлдвэрүүд машинууд байна. Эндээс одоо ер нь та хоёрын хувьд өөрсдийнхөө үнэлэмжээр ер нь энэ чиглэлийн эднийхний машинууд ер нь л ястаа да гэдэг тийм байдаг. Одоо хүмүүс бол ярьдаг шүү дээ. Бенц ба бусад машин ч гэдэг юм уу. Хүн болгон төрөл төрлөөр өөрөө өөрсдийнхөө харж ярьдаг. Монголын зам дээр Toyota шалгарчаад байна. Тийм гэдэг ч юм уу. Ерөөсөө Toyota шүү дээ. Toyota. Toyota юу сайн вэ? Үнэхээр гайхамшигтай. Toyota бол мотор нь дууснаж байхгүй. Mercedes бол гүйзүү сайтай. Үнэхээр одоо хүн алахгүй аюулгүй хувьд бол мундаг. Мотор нь бол байхгүй шүү дээ. Юу бенз. Тэгээ одоо харалдаа дээр. Ер нь одоо тэр манай удамжинд явж байгаа дээр үеийн бензэд өвөө бенз дээр байгаа одоо 130. Тэр машинууд чинь бүгдээр мотор солилцсон байгаа. Тий. Давна мотор сайтай машинтай байд юм уу? Үгүй л байхгүй. Toyota бол яг өөрийнх мотортой яваад дуусна. Миний анхны онж исэн 97 онд авсан 80 одоо хүртэл явж байна. 600 мянга явчихсан. Тэгээ бол мастер хийж байгаа шүү дээ. Одоо 22 80 чинь одоо өсвөл явж ш 52 гэсэн дугаартай 600 мянга явчихсан. Чи наатах одоо моторын задлууд яаж солио биш яа л та. Нэг космос нэтрийн солихгүй болох гэж. Харин тийм одоо нэг хэд хоноод нэг литр мас хийгээд байгаа гэж. Тийм л машин. Тэгтээ Toyota байгаа шүү дээ. Би бол Toyota л бодож байна. Би ч Toyota-д бас дуртай шүү. Ер нь Toyota. Шалгарчаад. Би бол Оросод ч гэсэн маш их ачаалт хийдэж штэ нөгөө заруулам дээр. Заруулам гэж бичиж. Тэнд ч бол Nissan Toyota хоёр хоорондоо харьцуулт. Toyota нь дав. Toyota дав. Ондоо. Тэр заруулгын сэдвүүдээс захирал 3 шуудаа байсан. Айцгаж байгаа. Одоо бодоход байлгаж ирсэн байх шиг. Тэнд ч их юм байсан. Захирлаас их үздэг уншдаг л байсан шүү. Би бол тэгэд өгөхгүй. Би бол ямар машин би өөрөө монголчууд өөртөө машинаа сайн хийдэг болчихоо хүний дүгнжиж болон заяа. Би бол бүгдээрээ
тэр мундаг инженерүүд машин хийж байгаа болохоор те би тэдний толгой гүйцэхгүй юм чинь тэднийг муулах шаардлага байхгүй л гэж бодож байна. Тэр бол мундаг хүмүүс надаас илүү хүмүүс болохоор машин хийж байгаа болохоор тэр бол мундаг хүмүүсийг бол хүндлэх ёстой л гэж бодож байна. Хөндлөхгүй яг. Тэгэхээр тэр бол мундаг машин мундаг ус. Мундаг машин. Бид тэр мундаг усыг харьцуулж байгаа. Тэгээ мундаг усуд биш үү? Монголд ч одоо тэр байдаг ш. Дамд орлоо гэдэг хүн чинь бол агуу ш. Би одоо мэдэх юм Бээжин л өргөдөд BMW асахгүй эднэр хятадын бүх засварын газараа мэддэг чаддаг усудаар чадсангүй Монголд сайн хүн байдаг гэж байна. Дамд орлого өргөжсөн. Сураад очоод. Тэгээ асуусан. Ирээд тэгсэн дамд орлого ирээд асуусан. Бас төмрийн ордонд төрцөөх шүү дээ. Хүчрч нь одоо зүгээр жолооч байна шүү дээ. Төгсөн хүртэл одоо энэ чинь инженерийн төвшөнд өөр тэгж сэтгэлээр хөгжсөн байна шүү дээ. Хөгжүүлсэн байна тийм үү? Өөрөө хөгжүүлсэн байна. Агуу хүүхд ямар ажиллагаа гэж байна уу? Дээрээс нь тэр одоо доктор асуурын зөвлөх инженер Монгол байна. Гэхдээ нэг юм байдаг. Энэ хүн чинь очиод яасан гэж танд $100 өгье. За. Энэ тэгээд одоо Бээжинд явсан шүү дээ. Тэгсэн очиод хэд хоног тасаах уу гэсэн. Манай хүн 5-7 хоногт гэж бодсон юм байна. 5-7 хоногт асаачих байл. Наад яатсан машин гэсэн. Яагаад ч вэ асахгүй байгаамаа гэсэн. Гэхдээ тэр дэлхий дээр үлдвэрсэн машин уу? Хүн хийсэн байгаас тех нүүдэн гайхаад гэсэн. Нөгөө тэр нөгөө ядалж яахгүй юу? Явуулаад. Гадаад ертөнцөөс авчирсан машин юм гэж асуусан гэж. Тэр утгаар асуусан шиг байна. Тэгсэн чинь өөгүй BMW гэдэг. Тэгсэн чинь хүн хийсэн байгаас тэр машин хийсэн гэсэн тийм. Тэгвэл асчил таараа гэдэг. Тэгээ очингууд 2 өдөр массаж хийчихэд нөгөө онгоцных нь хүлээдээд үлцэн 3 хоногт зугаалаа гэж. Зугаалах нөгөө залхаад сүйдээ би буцсан яг тав гэж хэлээ. яг тав гэж хэлдэг. Тэгээд буцаас нь багтаа нөгөө наа яцсууд онгоц өөртөө тэгээд мөнгөний өгөөд ингээд таны бараг энд ингээд байх хугацаанд зарцуулах хэрэгтэй мөнгө чинь гармаад гэж өгсөн. Тийм байж шин. Тэгээ яг хөө зөв би нэг эндээс нэг сонирхолтой нэг юм асуух гэдэг байхгүй юу? Гадаад инженерүүд мундаг одоо машин үйлдвэрлэж бид нар бол ингээд төрлөөр ингээд үйлдвэрүүдээр ингээд чиглэлээр шиг юм нэг инженер яг нэг юм дагнаач гэдэг юм ингээд машин үйлдвэрлэж байна. Тэгээд тэрийг засахтаа одоо яг сайн засах талаар ярьж штэ. Засахтаа яг нөгөө нэг үйлдвэрийнхаа дамжлагаар ч гэдэг юм яг энэ онлоор яг энэгээрэл ингээд засах гад байдаг тал байдгүй. Манайхан болохоор ингэчүүл ингэчин тэгчүүл тэгчин гэдэг арай өөр сэтгэлгээгээр манайхан бас засдаг янзалдаг нэг юм байгаад байна. Тэгээд байхгүй Монголд. Тийм Монгол сэтгэлгээ гэж бодсон. Тэр чигээрэл одоо хэдэн зуунаар скаут хийсэн юм шиг байна. Хүндрэл очих юм бол гал гардаг тэрнийг яаж болох вэ гэдэг тулгааны гадуур. Яаж юунаас яах вэ? Яг тиймэрхүү мэдлээ. Бид ерөөсөө амьдрал тийм. Тэгээд минимализм гэдэг одоо хамгийн бага хэрэгэлдэг. Ерөөсөө 4 тэмэн дээр 90 багтдаг шиг юм уу. Тэгээд яг л тийж амьдэрч байж хэдэн зуунаар тогтцсон. Ямар ч хүнд нөхцөл байгалийн шалгуур дээр толгойн ажиллаад гарч ирсэн л гэдэг. Амьд үлдэх чадвартай. Тэгэхээр саяны тэр BMW-г асаасан юу ч бол нөгөө нөхдүүд бол яг л нөгөө юмараа хөөгөө яг номороод явах гэдэг. Манайхуу очихороо энэ байж магадгүй гэдэг. Арай өөрөөр үзэл асаачих магадлал гэж бодоод. Би бас мэдчихээн дамд орлого гэдэг би Opel Frontier гэдэг анхныхаа дизель хэлбэрлэлтэй. Тэрний нөгөө анхны электрон аппаратуртай ирсэн. Тэр нэг өгшөө гიშгэ байгаад гэсэн чинь манай хүн задлж байгаа байхгүй. Би нөгөө Германаас тэр аппаратурыг ачруулад солигээд тэгсэн чинь тэр задлж байгаа марж байгаа. Яг Монгол ухаанаар болж байна. За энэ өөр мэдэхгүй шүү дээ. Тэр анх удаа задлж байгаа. Яг ингээд яг хэрэгтэй газрууд дээр нэгээд цоолт ороод тэмдэг тавиал аваад байгаа. Тэгмүүд дараа нэг тэнд нь яг тэр үгээр тэр байдаг тий. Тэр уртлын араа мараа гинж минь бүх юм тэгдэг зэт. Тэгжээд аппаратурыг суулж авч байгаа шүү дээ. Гэхдээ тэр бол Монгол ухаан байхгүй. Амьдрал их сургууль байхгүй. Тэгээд нэг юм бай сураагүй. Одоо энэ инженерчлэг гэдэг юм уу энэ их сургууль төгснө гэдэг чинь бол ингээд хүнийг Европт болгож байгаа байхгүй. Чи энэ үнийг л хийх хэрэгтэй. Энэс хязгаарлаж болохгүй гэдэг. Сэтгэл хүрээний хязгаарлаа хийчихад байна шүү дээ. Чиний асуугаад байгаа тэр л үстэй. Тэр нөгөө ялангуяа дамд орлого болоод гэж шүү дээ. Өөрөө нөгөө би болцсон чинь эдгээр яаж магадгүй. Би ч яаж энэ мэдгүй энэ хүний гаднаас ирж байгаа мэдээлэлүүд байгаа гэх юм бол бүгдийг хүлээж аваад байдаг. Яг боловсруулах яриадаг. Нөгөө инженерүүд болтгүй шүү дээ. Бас энэ сонсоо би мэдхгүй мэддэг юм яриад нэг өөрөө мэдхгүй гэж. Тийм. Дамд орлого мэдээ усууч юм бол бүгдийг хүлээж авч шүү дээ. Бүгдийг сайхан хүлээж аваад. Яг тэр боловсруулах дандаа өөрөө боловсруулах хийж идэг. Энэ бол Монголд үлдсэн сэтгэлгээ шүү. Одоо бол яг гадныхан онцлог байна тийм. Онцлог. Одоо энэ оюутлогч гэдэг юм хинч одоо хайлаж авах хэлгүүд. Одоо ялаа оюутлогоор ажиллаж байгаа гадны компанид ажиллаж байгаа хүн бол чи яг энэ хэмжээнд энэ үнийг хий гэж хязгаарлаж болохоос биш. Хайрцаг. Хайрцаг.
Монгол компаниуд бол хийхгүй шүү дээ. Чи энэ үнийг хий, чи энэ үнийг хий, чи энэ бүгдийг хийж нэг хүн бүгдийг хийх гэхэд Бага мөнгөөр нэг цалингаар олон ажил хийдэг гэдэг шиг л тэр хэмжээгээр нөгөө ажилчдын сэтгэл хөгжөөд байна л да. хэлж идэг байхгүй юу. Тэр дээр аль нэг ингээ илүү хийж Ер нь авто машиныг тухайн загварыг ч юм уу гаргахад засах номтой нь яг зүгээр user manual гэх юм байдаг л да зүг цаа. Тэрнээс гадна засах ном гэдэг тустай байдаг. Тэрийг зөвхөн одоо нөгөө сервис явуулах эрхтэй усуудад өгдөг шүү дээ. Тэрийг хаяа нөгөө хулгайгаар авчихсан интернет байршуулсан энэ байдаг шүү дээ. Хайвал тийм ээ. Тэгэхээр яг тэр номоор нь бол засах ёстой. Гэхдээ онцгой шаардлага гарвал одоо өөрсдийнхөө явах ёстой л гэж тайлбарладаг шүү дээ. Тийм ээ. ерөөсөө тэр шүү дээ. Одоо эн чинь угаасаа худалдааны арга байхгүй юу. Ямар нэг юм сая хэлдэгтэн чи засварлах номыг нууцын зэрэгэлтэд оруулаад яг одоо хондоо засварын газар дээр авчиад дадлгаж удаад бүгдийг тгий гаргаж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс мөнгөний аваад барины төлөө. Тэгээд тэн дээр заахтай нэр нөгөө инструкшн дээр чинь юу байна вэ гэдэг. Энэ үнийг ингээд эвдэрсэн байх юм бол энэ шинжин хугарсан байх бол гаргана гэж хэлэхгүй. Аягийн нүхтнээс тэгээд. Тэгэхээр энэ болтой тайлаад ингэ. Тэгээд мөнгөд нэг жижиг юм байх юм бол бүгдийг солих хэрэгтэй. Тэгээд одоо энэ Вагнераас гэдэг юм хаан гэдэг энэ гадны компани бүгд хийж байгаа шүү дээ. Бүтнээрээ солих. Тэр нь эргээд нөгөө 8-ны эргэлт ерөөсөө мөнгөний эргэлт байхгүй гэж байна. Худалдааны арга. Дагнахын саяны бид бүрийн ярианаас бас нэлээд сонслоо шүү дээ. Одоо таны аюу гэж бодож байна. Тийхгүй домоор зассан шүү гэж. Энэ нь бол тэгээд ном штэ тэгээд. Ном байж бүх юм зохиосон ч хэлжээж л явна. Яг тэр Монгол ухаан тэр монголчлоос байлгүй л яг тэр айлж бастай адилхан. Тийм нөхцөл байдлаасаа болно. Хэрвээ бид хөгжингүй байсан бол монголчлогоо бараг байхгүй байх. Тийм. Бид хөгжил муутай байсан тулдаа тэгж байгаа. Халгаа ажиллаад байсан. Ажиллаад. Тэр үед хөгжил муутай байсан. Сэлбэг тэгээд ховор байсан. Тийм ээ. Ховор байсан гэдэг байна. За яа. байгаа юм ухнаар юм ийм. Тэгээд газар зүйн барилдын явдаж бас хүндрэлтэй шүү дээ. Тийм бас эрсдээс уур авсалтаа тийм маш олон цаг олон хөнгүү газараар явна. Тэр болгон дээр чинь өөртөө хэнийг хүлээгээс өөрөө мэддэг байж ил тэр янзлдаг байж ил явна шүү. одоо энэ гинсэ номонд орсон заа юу. За. Одоо нэг 60 гаруй настай нэг өвгөн байгаа Япон өвгөн. Сугавара гэдэг. Одоо хиногоор уралдаг. Хин. За ачааны машин заа юу. Дакад хамгийн олон жил уралдаад улаан намаа. тийш хомод явдаг шүү. Гинсэ номонд орсон. Тэгээ би найзлаа тэр өвгөнтэй би. Тэгээ би нэг юм гуйх болд юм уу? Надад нэг юм Орс койл зүгөө шинэ койл зүгөө ийм койл хийлгээд аваад өгөөч л одоо гэдгсэн байхгүй. Заач гээгүй өгөөч гээгүй тэгээ яваад өгсөн. За. Тэгээ байжсэн чинь нэг өдөр л юу надаас илгээмж ирлээ гэдэг байхгүй юу. Тэгэл очиод авсан чинь Nippon Piston Ring гэдэг нөгөө уралдааны машины койл зүйдэг газраас Piston Ring. Тий. Койл зүйдэг газраас үйлдвэр компаниас нэг хайц дэмжиж байгаа байхгүй. Тэгсэн надад 10 ком койл зүйж байгаа жараас нь. 10 ком 10 удаа 10 мотор гэсэн мотор. Тий, тэгээд тэрийг тавиал тэгээд би нөгөө мотор гэдэг нөгөө койлцны илэгдэл асуудал би салсан байхгүй мартсан байдгийг. Тий, тэгсэн чинь манайхан чинь нөгөө мотороо 100 муу болгоо яваад гисэн. Би чинь тэднээс хосогдсон. Нөгөө мө 92 та мотортой гол нөгөө Япон койлцондоо баригдаад байгаа шүү дээ санаа нь бол тий. Тийм биш. Тий, бусд нь бүгдээ Porsche томроо 100 болцсон. Би нөгөө төгтөөгөө баригдаад яваад байгаа байхгүй. Тэгтэл ихний тавруу байлдаал юм би бас. Үзээлээ тий. Тэгэхээр Porsche томрох тусам моторыг л багасна. Porsche жижиг тусам моторыг л нэмэгдэх байхгүй. Тий. Тэгэл нөгөө мотороо ингээл задлаа шүү дээ тий. Зарим нь ингээ хүчээ сууч шүү дээ. Мотороо задлаа шүү дээ харъя л та энэ гэл. Юуг нь харддаг байд адилхан шүү дээ гэл ингээл харуулна. Яг гоо гац нуус нэг байсан байж болно. Би криш миш одоо үйлдвэрээс нэг хийлгэж ацаарч ингэжсэн. Нууц ирдэг. Тэр бол яг тэр мэрэгээрээ нудран гол молно сайн хүн нудран гол хийж өгч байсан болоо тэр нь би эднээс илүү байсан байж болно. Би бол сайн дээр биш шүү дээ. Манай тамирч бүгдээрээ сайн. Хамгийн гол нь яг адилхан юмтай бол хин сайн байх гэдэл гарч ирчихсэн байхгүй. Тэр адилхан юмгүй болохоор чинь тий бас хэцүү. Яг адилхан байж маш тамирч гарч ирдэг байхгүй. Тэр үдээс манай Монголын автомаструудын холбоо шүү дээ. Хөдөлгүүрийг яг нэг төвшөнд барьсан байхгүй. Тэгжээж олон тамирч. Тэгжээж олон тамирч хамрагч байгаа. Стандарт одоо яг 92 хөдөлгүүртэй. Стандарт хот Porsche 92, хот Porsche-ны явуулт, Porsche-гийн явуулт 90, Porsche-гийн Diamant 92. Энийг барьж байгаа байхгүй бид нэр. Тэгээд яг нэг 9.2 мм Diamant-тай Porsche-тай уралдаа гэдэг ингээд заагдсан. Эннийхээ хүчит бид аюул олон тамирчтай болсон. Тэгээд улс хөгжиж байна бас тий.
седан ангиллаад UTV гэдэг одоо нэмэгч байна. Одоо тэгээд Бас удаа сахилга бартыг яг цагт нь цуглуулад ирэхгүй байгаа юм шиг тасаад хэлсэн. Тэгэхээр амжилт өгөөс тий. Дөрмөө угаасаа танилцуулаад тэний зөвлөгөөн дээр танилцуулаад яг цагтаа ирэхгүй бол хасна. Тэр үеийг л завсарт нь нөгөө пенальтиг үүдэн дээр чигт дуудуулах юм дуудуулахгүй нэг удаа дуудана хоёр удаа дуудана. Ирэхгүй шууд тасаалах. тийм жоохон зөв сахилга батын асуудал сайжирсан байна. Нэг 2 3 удаад ихэдэл ингээд чигтгэн гэдэг. Тэгээд чинь айгүй гоё болдог шин. Тэгээ одоо бол ингээд бүр эрт хэлдэг болоо эрт дуус дугаад нөгөө үзэж байгаа хүмүүс амар болж байгаа. одоо ингээд мастер кросс, мастер ралли гэдэг Монголын ард хүмүүс мэддэг болсон. Тийм ээ? Ер нь миний хувьд бол хамгийн гоё уралдаан нь арал явдаг байхгүй. Холын зайны. Тийм, олон зайны уралдаан. Тэр бол айгүй гоё жинхэнэ адал явдал. Би нэг одоо хамгийн тэнэг аралыг ярил л да. Чи одоо хэдэн онд юм сэлэнгийн арал гэж? 9 онд. 9 оны тэнэг аваад. 90 он. 98 онд. 98 оны аралыг яри. Сэлэнгийн тужийн наснд бид нар уралцсан. За. Жинхэнэ тэнэг арал гэдэг. Яагаад тэнэг Ярихаас явна хамгийн тэнэг гэж. яагаад тэнэг арал вэ? Модон дотор уралдах чиг тэнэг юм билээ. Нэгдүгээр дуу нь шүү дээ. Эндээс дуурч байгаа маш тэн сонсдоо энэ сонсдоо ингэж сонсгон заяа. Хоёрдугаарт тэр үед чинь нөгөө тужийн нас жигэн монголчууд огтлж исэн үе. Ядчихсан байхгүй. Бол 10 м яваад ийш тийш салцсан юм. Мочрол болохоо байсан. Толгой юм тийм. Модонд явж байгаа хүмүүсийн замнууд. Дандаа улгаан болчихд ингээ замаар орцсон тэргөө зам хийцэн. Бүр тэнэгтэй төөрч мөрөө. Хэрмүүхэн жоохон гац тужийн нас чинь жоохон шүү дээ. 80,000 м квадрат шүү хаа. Тий, тэгэл тэр талын нуруу ишаад зүүн тийшээ сунаал талын нуруу муруу тий. Тэнд л төөрөөл нэг постоо олтгоо заяа. Тэгсэн чинь нөгөө шин тарьсан нэг мод нас биш тий. 3 м гаруй өндөр. Тэр нь яг голдны явж пост хийцэн. Цаана 30 40 м цаагаар бид нар төгөө пост хайгаад тавихгүй байсан. Тэндээс 2 3 цаг болж байгаа шүү дээ. Тэрээс өмнө гоё хадл явдалтай болсон. Гоё тэнэг арай. Тэр үед нөгөө одоо отгоо оруулж ирсэн тий. Отгоо битэр ингээд пүүж битэр гүцдэг байхгүй. Ямар зуулах гшөөштэйгээ манай пүүжж гашрал та. Нэг даваа маваа нэг жоохон гөвөө мөвдөл хаадандаа хасгадаг байхгүй. Би бол хараа гарчдаг. Цаана юу ч байгаа мэдэхгүй. Пүүж тоол гшгэл цаана мод гарна. Модны мөчөөр ухаал. Юу нь бас эвгүй эрсдэл айгүй орж исэн. Бид нэр бол заяа. Тэгэл барайд гал яваад орсон чинь сэлэнгийн нөгөө нэг баахан маш оролцсон байхгүй. Нотгийн юм. Нутгийн данууд. Бүгдээрээ барайд орсон 5 6 машин 7 машин л орсон. Тэгсэн бүгдээр нэг пост хаяацсан. Та нар нэг пост хайцсан байтай гэсэн. Хуушуу муушаар идсэн. Агаа хүмүүс цаймаагаа бацсан. Пичгэл хаяалг буцаа явчих байхгүй. Тэрний донч бий байлаа шүү дээ. Байсан уу? Басчихсан бүгд дууссан. Бас нэг отгоо баяртай явжсэн тий. Бас нэг утга баяртай. Хоёр утга баяр. Тэр шилгийн цагтаа авсан баяртай. Тий. Тэгсэн чинь баасан жигаа тэр хүн олон тэмцээн зохиолч тэр хүн биш тий. Гэхдээ энэ хуучин тамирчид ирэхгүй байх чи эдгээр яагаад ирэхгүй байна? Энэ шин тамир зал энэ сэлгийнхээ ягаа ороод ирвэл аливаа карта аваад иргээ картаас нь бүгдээр нэг пост хайцсан байгаа. Буцаад бичгийж байгаа шүү. Тэр ондоо манайд бариад орчлгүй байх юм би тий. Тэгэхээр юм гэдэг чинь заавал туршлагаар явсан юм. Туршлагад амар хүнд хэрэгтэй. Тэгээд Ахмад хүний үг мандал хэрэгтэй байх байхгүй. Мандаг. Ер нь бол анх Ахмад хүний үг сонссон хүн бол нэлээд хашир болно заяа. Болтоотор бол тэр үгний үгийг их сонсож байгаа шүү дээ. Тэр арай би гоё гэж боддог байхгүй. Коросоос хамгийн гоё корос нь болохоор надад ахны тэмцээн. Манай ахны зам бол өндөр класс. Тийм хүмүүс ахны тэмцээнд их дуртай. Тэгээд аюу гоё болдог. Шороо тоос байхгүй. Тэгээд нэг тэмцээнд аюу гоё болсон байхгүй. Яг ингээд цас хайлал тий. Цас урсаал. Нэг шавхаа юус. Хавар. Тэгэхээр шавхаандаа чиг чадвар гарч идэх байхгүй. Шавхаагүй чадвар гарахгүй шүү дээ. World Record. Тий. Тэгээд хүн хойноо дифференциал тэр үс бас хүн чинь машин тэр яг тэрэнд зориул бэлддэг байхгүй. За шавхаатай би дифференциал тавихгүй юу нэгдүгээр тий. Тэгээ яаж явах вэ? Гэрээс хэрэг харуулдах уу тий. Тэгээ ямар бензин хийх үү гэдгээр аюу олон юм байдаг байхгүй. Би ч л одоо гэж хамгийн сүүлд одоо нисхийн юм ногоон онгоцны бензин 2 тонн бензин би одоо тэгэл 1000 төгрөгөөр би хамгийн сүүлд шавхаж ийлээ шүү дээ 2 тонн бензин. Тэгэл нөгөө бензин чинь дуусаад тэгвэл хоошоо явж нөгөө бензин зөөн. Каниста тэр үе чи хил ингэж 24 цаг болоогүй байсан. Ажлын цагаар ажил. Оо хитонгийн юм нөө шүү дээ. Тий тэгэл хитонгийн юм улаан өдрөө очиж байгаа. Тэгээд 95 98 дээр чинь нөгөө бензин хэдээр гаргахгүй шүү дээ. Тэгэхээр 2 багтай машинтай явж байгаа.
хоёр банкны дүүр гэж яваал наашаа орж ирээд нөгөө банкнаас салаад. Тэгээд баахан канистр аваад шинэ канистр аваад тэрэн дээр бензин хийгээд тэгээд хүний машин зурж гаргана. Нэг явсныхаа ихүү гарсан тийм. Тий. Тэгээд тэгж явдаг байсан байхгүй. Тэгэл нөгөө уралдаан болохоор биш хаашаа гарах нисчдэг байхгүй. Эргүүд очоод эндээс нь гил Porsche авцраал юм 2 3 өгөн гэдэг юм. Гил Porsche өгөлдөг гил зүг. Тэрнээр авчиж өгөөл гил цаа өгөөд нь ирээл тавиал тэгэл уралд. Тэгээд арай илүү шүү. Арай ондоо. Орсын инглиш юм арай л ондоо шүү. Тэгээд ер нь тэгэл машин бол ер нь тэгэл гавал юм амин зүрх нь ерөөсөө нудран гол штэ. Тэгээд энэ тооцоо л доо ер нь. Тооцоо. Монголчлог гэдэг агаас тэр сая гавал харуулдах гэж яриад байгаа байхгүй юу? Гавал харуулдах чинь бол хэдэн миллиметр асах уу гэдэг тооцоо байх хэрэгтэй болохоос манайха чинь Тултан аваад тэгэл зарим нь алдаа гэж байгаа байхгүй. Тэгээд тултал авсан хэрэг дандаа бензин голн заа юу. Бүгд нэг цаан голн дуурна. Тэр сайн бензин хэрэгтэй болно. Тэгээ сайн бензин хэрэгтэй бол. Тэгээ Монгол чинь 95 мав байгаагүй шүү дээ. 92 байгасан уу? Байсан. 95 байсан, 98 байгаагүй. Нөгөө онгоцных чинь 95 юм аа. Тэгэхээр B1 гэсэн ногоо бензин байсан. Ногоо бензин. Тэрээс калаас гоё бензин. Тэрийг их шууд 5 мл нэмэгдэнэ. Янз. Одоо ингэж штэ. Одоо ер нь бол ингээд жолооч нэр их болсон. Одоо сайн муу ихгүй, эрэгтэй эмэгтэй ихгүй жолооч нэр. Хөгшин залуу ихгүй. Тэгээ энэ дунд бол одоо ингээд машин мэддэг зүгээр жолооны курс төгссөн, зарим дөрмэж дотоохон мэддэг гэл ингээд өвчнөө олон жолооч нар байна. Тайрс би ягаад ингэж яаж асуугаад нэхэр мэдээж одоо олон жил жолоо уншигсан. Та бол тэр нөгөө 51 жил гэсэн тийм. Тэгэхээр нөгөө нэг Оросоос нь авах болоод одоо Япон хүртэл одоо машиныг сайжруулах ингээд унж байна. Ер нь жолооч нар залуучууд одоо ингээд үзэж байгаа залуучууд жолооч нарт жолооч нарын анхны мэддэг юу мэдсэн байх хэрэгтэй юм бэ? Тайр хувийн л Одоо тийм ер нь зүгээр наацх нь одоо дөрөв ингээд ярьж хөдөө газаа явахад машиныхаа нөгөө цаангахтай жолооч нар гэж ярьдаг шүү дээ. Одоо бол яг тийм болчихсон. Засварын газрууд нь бэлэн. Хотод унж байна. Машин асуудал гараад ачуулаад аваач чинь эсвэл чирүүлээд аваач чинь. Шууд ингээд ингэ чинь. Бид ийм л асуудал болоод байна л та. Тэгэхээр ер нь жолооч хүн жолооч одоо мэрэгжил биш үү? Тийм ер нь машин барьж байгаа хүн биш. Ер нь юу анхаарах хэрэгтэй юм бэ? Юу ер нь яаж энэ бас нэг зааны жолоочийн төртөө болж ийн гэж юу ойлгох. Яах юм бэ? Одоо төртөө бол шаардлага байхгүй шүү дээ. Үйлчлэгийн нөгөө засварын газар бэлэн ачдаг машин багт уцтаа туслал хийчихтэй. Тэрэнд тэгж яах юм бэ? Гэхдээ яг тэ бас нэг залуу хөгжлөө байгаа шүү дээ. Хайраас би бас гоё яг тийм байж бодлоо. Гэхдээ би бас энэ олон жил жолоо барьсан хүмүүсээс бас нэг жижигхэн ч гэсэн зөвлөгөө авах гэдэг байхгүй. Сүлжээ барихгүй байж байж тийм ээ. Ойрхон туслах байхгүй. Усны зэнийг дууссан байж ганцаараа явж иг тийм. Тэгэхээр дор хаяж ийм 5 юм байх хэвээр ч гэдэг юм. Дор хаяж ийм 3 Монголч солоо нь ажиллана. Өөртөө ажиллаа. Өөртөө бас одоо батлаад хийгээд ороод ирнэ гэж байна. Тэгээд ном хугацсан бол тэгээд нэг ямар нэг мод хийгээд чирээр тэгээд хаамшаа өргөр уусч идэв шүү дээ. ороод зэрэг үчид ажиллагаа. За таны зөвлөгөө бол тийм байна. Өөртөө ажиллах юм. Тийм. Одоо Би бол ойлгохдоо юу мэдэх хэвчтэй жолооч хүндлэх шиг болоо тийм ээ. Ядаж л тэр машиныхаа арай алга уншчих хэрэгтэй байхгүй. юзер маань хамгийн тэрнийг заавал унших хэрэгтэй. Тэгжээ жолооч болно. Тэгэхгүй бол одоо ингээд харж байгаад манайх ингээд автомат роботер дээр яах гэвэл тэр лоу гэдэг тэр хөндрүүлэгч ил рүү нэг муу асууд одоо чинь автомат механик хослолтой болчихлоо шүү дээ. Тэгвэл яагаад механик хэдийг хэрэгэлдэг юм. Би асуудаг хүмүүсээр чи надад хэрэгэлдэг үтгэхгүй шүү дээ. Хэзээ ч хэрэгж үзэв. Ядаг тэрнийг мэддэг байх хэрэгтэй шүү дээ. хороо таранслаад гэж байна. Яг нэгдүгээр тэр хоёрдугаар өксөрч ялгаа байхгүй. Өксөрч тавьчаад нэг одоо машин чинь автоматар явж байхдаа бол нэг тэр чинь араа шилжээд нэг хоёрдугаар араагаад орж ирж штэ. Хоёрдугаар араа нэлээ хүчтэй явж байсан урдтал нэг чулуу хараад маж нүхтараад хаа цасан гоо дахиад хөнгөрөөд тэгээд төвжлээд ингээд байхгүй. Хөнгөрөөд нөгөө хороохон тачаал ирээд байгаа штэ. Тэгтэн тэрнийд нь яг тэр хэмжээнд нөгөө өсөж байгаа үед хоёрдугаар араагаа явахаар хэмжээнд байх бол механик дээр заавал хоёрдугаар нэг тавиад явчих хэрэгтэй байхгүй. Гэмчлэн гээд наадгийн наацхан юм нуудыг л мэдэх хэрэгтэй байхгүй шүү. Яг би яагаад ингэж асуусан гэхээр нэг залуу танил маань миний машины хянах дээр нэг юм асчлаа. Юу юм бол гэсэн чинь тэгээд над дээр би ч сайн биш л дээ. Гэхдээ яг нэг арай өмнө жолооч болсон гэдэг надад үзүүлсэн чинь зүгээр нэг одоо Япон машинууд ирчаакн дээр нэг on off гэдэг нэг дарцтай явуулсан чинь дарчгаа нөгөө тэгээд тэр бичин гарсан тэгэл тэрийг мэдгүй гэдэг шиг тэгнгээр л одоо засварын газар явмааргүй байгаа байхгүй юу? Ер нь бол тийм нь хийдэж шүү. Тэр уул гараа явуулаад сайн машиныхаа зааварч нүгэл. За окей, надад нэг асуулт байна. Юуны
Дагнахын хувьд нэг жилийн нэг олон төрөө байдаг те. Нэг 10 тэмцээн болсноос нэг 8 төрүүлсэн. За тэрнийхэд хадаа. Тий. Тэр жил яг яаж тэгж цойлоо одгүй мэдээж таны ур чадвар машин тэрэг байгаа. Тэгэр илүү усаас гэж байгаа байхгүй да. Хүмүүс манай хэд бүгд яг адилхан тийм сайн нудрын гол байлууд адилхан үзэн штэ бас. Би тэднээс илүү авах нөө төрүүлээд Орос руугаа яваад Орос руугаа. Би ч Оросоос будаа би сайн дээ биш штэ. Би ч Оросоос будаа идээд бидний шпркал аваад зүүнж эднээс илүү хэлгүй яах вэ? Тэрүүгээрээ үздэг. Сайн нудрын гол тавьсан сайн книж аваад Бэлтгэл сайн байна гэсэн үг шүү дээ. сайн книж аваад ирсэн. Машин сайн байх тэр чинь юм шүү дээ. Машин сайн баглаж гэж болно шүү дээ. Машин сайн баглаж энд урьдчилаад байж байгаа. Тэр босод шоудоос таньсан бэлдээгүй л гэсэн үг байхгүй. Гэхдээ яг үү би төрүүлээд хэдийндээс алхаад арай төрүүлээ алхацсан байхгүй. Тэр усаар хожсон байхгүй. Түүнээс миний сайн даа бол биш. Түүнээс манай тавьсан бүгдээ сайн. Манай мөнгө уртаа идэр чинь нэг жил 7 мөнгө мэдээ. Тэр чинь намайг тэр 8 төрүүлэхэд уртаа 7 удаа мөнгө болсон байхгүй юу. Тэгээд нөгөө манай талигаа чи мөнгө уртаа гэж нэр авсан байхгүй юу. Дандаа мөнгө. Тэгээд анх уралж яхад би одоо ярил л да. Одоо гомбо уртаа муртаа. Тэ тэрийг одоо заяа. Шинэ дарахны нэг тэмцээн боллоо. Тэгсэн чинь би дандаа нөгөө шин бацаануудаас нэг доонд орчт юм байна уу. Тэдний нүхлийн зав. Тэгээд тэд мэддэг байхгүй. Тэгээд хажууд нь ингээл машин ингээл хараад ингээл харддаг байхгүй. Аждаг байхгүй. Ингээл үдэн жижиг шүү дээ ингээл. Гарнаас орчих одоо үдэн жижиг заяа. Тэгээд нүдэн бүтлээ нүдэн ялцаа нүдэн тогтдгоо байхгүй юу. Тэгэж харцаар нүунийг бас мэдэж болно. Сандарчаа Би хилэмжиж байна шүү дээ. тий сандарчаа тэгээд энийг харж бараад хажууд нь хааслаад хэлбэрдэж шүү. Манай мөнгө уртаж гоё хэлбэрдэж шүү. Ингээл тэгэл байсан чи уралдаа болдгийм бод. Гэсэн чинь би нэг 4 5 6 хацаа. Би юу нэг гараад их муу. Гараандаа мó? Тэгээ гараа сайн. Дандаа хамгийн сүүлчхэн гардаг байхгүй сонио. Юус нь старт хийж чаддаг юм байхгүй. Одоо хүртэл. Яагаад тэгэхээр манай тамирч дор хүндрүүлэг чи 2-оор гарчдаг байхгүй. За. Тослоо 2-оор. Тий. Хүндрүүлэг би болохоор дандаа яг үндсэн нэгээрээ гараа явчихдаг байхгүй. Тэгэхээр тэд дандаа хоцордог байхгүй. Тэгээ хоцроод хойноос нийлэхэд аюу дуртай байхгүй. Би өөр стил. Бас өөрөө хувийн юм биш тийм чадахгүй даач биш. Тэгээд аюу гоё юу. Хойноос нь машин гүйцэх яг амттай байдаг байхгүй. Байран сонирм биш. Хойноос нь гүйцээр аваад аяа байранд гоё байдаг байхгүй. Тэгсэн чинь гомбо хацал миний урдсны жижигхэн нүгээс нэг жохон жал юм бэ нэг юм. Тэр манд орох шиг юм да. Би араас нь түсгээд мөргөө ачихгүй. Бууж ирээд ийм мангар орч яагаад энэ тоорч хийх вэ? Дагана харин тэнд би дандаа тоорч хийсэн. Та араас түсгээд мөксөн. Дахиад тэнд тоомч шиг гişэд үзээрэй. Зүгээр хасаал ор гэдгсэн байхгүй. Тэгээ нэг шинэ орж байгаа хүмүүс чинь те анх удаа тэр ахны дэмжин 2003 4 оны үеийн 5 он чинь Юу л өөрсдөө хийжсэн байхгүй. Энэ шинэ орж байгаа юм амт шүү байсан. Жижиг сандарна. За ёо. Тэгээ нэг хариу тоонос мор гიშгэн. Үгүй тэр чинь. Манай ганхуу мангуу ч бол амар ш. Одоо тооносныхоо педалтайгаа улаан гэрд унтраач ш. Ерөөсөө гэрэл астуу. Араасны тоонос жоо мэдээ тий. Тоонос гიშгүй л яваад тандаа гал. Дараа нь санаач бол ингээд машин хажууд нь явчих. Ингээд томгоор ингээд асна. Нөгөө ингээд доотлол хийцэн. Сургуульчдаг юм. тий нөгөө ингээд нэрийн залуур ингээд салгацсан байгаа. Улаан гэр тоонос уугаад ингээд. Би ардын машин мэдээхгүй шүү дээ. Энд тоормос хаслаа. Тэнд яаж ийн гэд мэдээхгүй шүү дээ. Ганхуу торомтлол юм чинь торомтлохоос аргагүй болно шүү дээ. Тэгээд яг нь би түрүү яс нөгөө бүхнээс нэг илүү ингээд юм хийсэн тул да би эднээс бол илүү хийсэн. Тэгээд манай нөгөө сугавараа шүү дээ Япон үгэн. Тэр чинь бас домог хүн шүү дээ бас тий. Дараа нь надад амарч өгсөн. Айгуу гоё каябаны үйлдвэрээс нөгөө спорт амарч. За нөгөө амарч байна тавиад би буудаж өгсөн дөө. Урд ганц зил тавь. Тэрс хамаагүй юм тэрс. Каяба сайн. Оо тэр спорт зориултаа хийсэн байна. Ондоо байхгүй юу. Тэгээд намайг тагсан хүмүүс чинь гал нөгөө манай талигаас төрөө мөрөө сэлэнгийн саятуу маягтай чинь яг араас нь явах юм. Тоорж гисгсэн газараа явахаа. Тэгээ би ч нөгөө 1 2 анхаалал юм биш хараад тэр хилүүддэг байхгүй юу. Тайгаад авчихдаг байхгүй юу. Тэгсэн чинь манай хэд чинь миний тооржны гэлээ хараад идэг. Би ч 1 2 анхаарал тоорж гисэхгүй юм чи тоорж асахгүй шүү дээ. Тэгээд 3 анхаарлын тэмдэглэлээр би яах вэ тоорж шүү дээ байхгүй юу. 3 анхаарлын тэмдэглэл байх юм те. 1 2 4 гисэхгүй так гэж гарна шүү дээ. Тэр чинь нөгөө юугаараа бүр тэмдэглэсэн байт юм шүү дээ. Тийм учраас айгуу гоё Яг гараад алуучих. гэдэг. Тэгэл дараа нь өгөө явчихсан нь бас нэг мөрөн шүү дээ бас. Тийм мөрөн. Одоо манай Эрдэнэ жолоо би мөрж байгаа хөөг. За. Дооны хот уралдаж байгаа л.
Ханаас Дундгой урд донд чиний машин гарчдаг байсан шүү дээ. тэгээд ингээд давхчихсан чинь Тэр яг дагаад өгөх байхгүй. Тийм гот ингээд толгой шүү дээ. Даван гот доогоор ингээд яг чигээр шүн бодсон. Би мөрөн гутаа ингээд зөв зогоор гараад нэг морин бас заяа. Эвгүй шүү дээ. Тэгээд нөгөө заримдаа нөгөө жалханд ороо муутчихдаг хөөхгүй. Дундгой урдаа Үүгээд алах. Дундгой аймгийн 60 жил байгаагаар таарч байсан тийм ээ. Тэгсэн баг. Очсон бид нар тэгээд бид үзүүл тоглолт хийгээд мотоциклгээд нэрээ үзүүл тоглолт хийгээд манай Дагаана бас 69-аар харайлгаад хэдэн метр харайлгаа 20 метр. 28 метр хайсан шүү дээ. 60-аас Монгол яаж яг хашираа Яг хашаар ингэж уучлаа. Тэгсэн чинь Уучлаа юу. араа ми болсон заяа. Гоожуг хагацсан. Тэгээд тороос руу орчихсон шүү дээ. Та хоёрын хоорондоо уралдаж ирсэн уралдаанаас. За энэ л дундгой явж байж л байна. Тий. Үлдээсэн доо. Тэр нэг Би нэг морин заяа. Гоё Түрүүн болсон. ярьдаа шүү дээ тэр нэг 98-ны нарсан дотор гэдэг Тий, таны нөгөө дөрүүдээр яатсан нэг нэг зуунаараа давчихсан. Энэ ихэр ардаас давхиж явж байгаа мод гоё идэх чинь мөн үстэй. Тийм үү шүү дээ. тэр саяны мордик дээр та юм ярих гэсэн сая. Уус байдаг. Юусоо Өөр яаж морих вэ? Мордик гоё арга барилууд юу вэ? нуугдна гэж байна. Эгэлтэн дээр гэж байна. зураг уншихгүй хүмүүс чинь яг нэг ахдаг байхгүй нэг. Тэг харин За тэгдэг. энэ тамирч энэ сайн уншдаг гэдэг ядаж. Тий. Тийм учраас хүмүүс мэднэ. Тийм учраас одоо бол гайгүй болоо билгүй дээ тий. Гэхдээ одоо ч бас дагдаг болсон жил байгаа шүү дээ. Хүмүүсийн яриаг сонсож. Амарчилж тэр дагагч бас амарчилж Амарчилж байгаа байгаа нэг юм тий. Тий. Тэгээ одоо ч нөгөө юм янзлах чинь бас мөнгөгүй олон ч одоо машин янз чадахгүй шүү дээ. Одоо яг спорт мөнгөний спорт шүү дээ. Манай бидний үед чинь одоо манай сахал ямаа энэ чинь зургатаа зараад хөргөчөө зараад машин янзлдаг байлаа шүү дээ. Одоо гэрийнхэн дассан Тэр өдрийнхөө амьдралынхаа одоо юу хэлээд юм аваа ичсэн. Тэр өөрөө ямар нэгэн орлого байхгүй. Тийш. Одоо орлоготой байвал уралтан заяа. Орлого мотоо уралт хэцүү. Тэхэлтэй. Тэгээ одоо сая бол хэллээ тий. Дакар бакад одоо 300 сая одоо мотоцикл л одоо нэг ямар ч 200 сая төгрөг зарцуулж байгаа байлгүй. Мотоциклээр орж байгаа Монголын амирчд. А тэр UTV-ээр орж байгаа нэг 300 сая төгрөг зарцуулж байгаа. Тэгээ бас нэлээд танаад гэдэг байгаа шүү. Нэг тийш. 7-8 хүний хийх юмыг хийж Тийм тий. Дэртэ мэлтэй гэж би явахт нь бас нөгөө мятаар ярьж агаад ивент итгүүлээд бас нэг 5 хүнийх нь нэр бус зардал мартан би зогсуулж өгсөн. Бас тийм дэмдээ гоё дэмдээ тэгж явахгүй бол хэцүү шүү дээ бас тий. Бас 10 хэдэн сая төгрөг хэмнээ төгрөг өөрсдөө бас хэрэгтэй. зөндөө олон хүмүүс туссан мэлээ тий Монгол Тэгж шүү мундаг. дээ. Тэгжил хүчээр яахгүй хэцүү шүү дээ. Тэгээд тийш профессионал заяа. Мэдээ үйлдвэр бүх машин бэлдээд байна. Тэр тамирч биел бэлтгэсэн. Зүгээр баг ингээл амарж байгаа л онцон дотор унтж байгаа л үрж байгаа. Үгүй шүү дээ. Бууж ирээд ингээд машин дэргээ ингээд яагаалаа дугуй мууган дээр суугаад ингээд машин дэргээ хараад тэрийг үзээрээ тэр тийм дуу гарсан шүү гэдэг. Тэгж бас хэлж байгаа шүү дээ. А тэгээд нөгөө замд явж ирсэн бичлэгийг нөгөө дүр нь үзэж байгаа бас. А чи тэрэн дээр ингэсэн шүү. Тий, ийм ярьж ирсэн юм наа чи тэрийг үзээрээ энэ тэргээл тий. Тэр том үйлдвэрүүдийн машинтаа бид нар уралтыг хэцүү үстэй. Тийм шүү. Аа? Сонирхогч үзэж ингэсэн шүү дээ. Тий. Цаахан тэд нар чинь одоо эрэг машин асар хөнгөлцсөн тий. Бүх эрэг боолтоо титанаар илгэсэн тий. 1 кг титан чи $500 илүү тий. Тэгээд бодолтой. Тэгээ илгэсэн. Мотоцикл чигээ шинэ мотоцикл аваад бүтэн задаргаа хийгээд буцаагаад урсгал бүгдийн боолтууд титан болгоо бооч шүү дээ. Тэгээд Бугатаны үйлдвэр юм уу том үйлдвэрээс нэг уралдааных мотоцикл мотор нэрнэ шүү дээ. Аваад тавьчих. Пат тавилаа. Нөгөө кая том үйлдвэрээс тест те нөгөө амралтын садрууд насаар тавилаа. Тэр хүн зөвхөн уралдах биел бил. Тэгээд супер одоо сайн явдаг тамирчид үйлдвэрийн багч авчдаг байхгүй. Тийм учраас бид тэр хэмжээнд хүрж иж нэг тамирчин ч гэсэн тэр хэмжээнд хүрээсэ. Одоо автоспорт одоо бид нар одоо хөдөлмөрөөр зарцуулсныг хөдөлмөрөөр зарцуулах би тэгж боддог байхгүй одоо. Тэгжээс Монголын автоспорт хөгжинэ. Одоо манайхан өөрсдөө оролцож үзэж байна. Гадны багийнхандаас оролж байгаа шүү дээ. А дотор нь багт нь орж. Унгарын багт нь орж байгаа. Тэгсэн тэр Тэгээ Унгарын багт хамтарсан байлаа шүү дээ. Тэгээд дилдэх ярьж илээ. Тэд нар хэцүү. Айгүй хэцүү. Тэгж туршлах сууж байгаа ингээ баг байгаа туршлах сууж байгаа. Дараа нь нэлдээ бэмд цогтой çoйлоо орсон шүү дээ. Тэгээд ихэд бас зүгээр нэг машин сэлбэг дахиад яг тийм YouTube задлаад сэлбэгээр аваа явуучих шүү дээ. Хэцүү үстэй. Тэгээд эндээс машинатай 10,000 км бас Парист очиод тий. Тэгээд Марселаас нөгөө машина ачуулаад тэгээд өнөө Дампур руу явна тий. Тэгээд өнөө Америк руу тий. Тэгээд бодоод үзлээ. Тэр сугаар өмнө хийж ярьж байгаа. Бид нар Дакарт оролцож байгаа. Та нар Сенегалынхан яаж яаг нөгөө Африкууд яаж яаг гэсэн. Өндөрчээсэн чинь хар гарууд орж ирээл. Тал талаас хар гарууд.
Тэмтрээ айл ингээл. Аюу хэцүү гэж байна. Дандаа цагтаа нэг хамгаалдаг байхгүй. Гисэдэл Харахаар чинь хөгжингөө буураа орон чинь тэгэл хөгжил бороо. тэгээ хөгжил буураа орно чи юу харж. Тэгэл машиных нэг бөөн газар ингээ тавина шүү дээ. Баагч мод хайцтай баагчуд нь алга болцсон тий. Тэдний чинь тэдний хэрэглээ баагчуд зүгээр нэг манистайгаа ажиллах юм уу? Хужааны төлхөр болж шүү дээ тий. Өнтөө брэндийн баагчнууд тий. Тэдний чинь өнтөө баагчнууд тэгээ тэгэхээр баагч сайн болж өөртөө сайн бай. Тэгшээ машинаа хөгжин тийм ээ. Тэгэхээр ямар асуусан. Гэхдээ өөр асуулт байгаа зөндөө байгаа. Тэгээд ихэн ахын отгоо ахын хувьд болохоор дорныгоо мастер кроссыг чинь хэдэн жил юм гэдэгчлээ. Оо тэггүй нэлээд хэдэн жил бас. Та ч бас яг спортод орсон хувь нэмэр байл тэгэхээр яг нөгөө энэ одоо тухайн тэмцээний ивент гэж бас том байна шүү дээ. Танах ч Дорныгоо мастер болсон байхгүй. Өөс данзаар авч явах хэрэгтэй хөө. 98 оноос эхэлж. Тэгээд данзаар авч явах хэрэгтэй. Бүр анх уу. Тийм. Данзаар ужагийн 195 жилийн ойж болох. Юу жилийн аль үлрэлд аль сард болдог байсан. Өө тэр хамаагүй хэдийд болох юм. Хамаагүй. Ямар ч үсэн нэг жил нэгээс одоо анхны хэн эднэр чинь бол шараа эднэр чинь бол яг ингээд жил дараалал. Залуу монгол хамгийн сар хийгдэж байгаа. 3 сар хийгдэж сурчихсан. Би бол тухайн үед нь зарим жил өнжиж байсан баг. 98 оноос нэг 10 үед 18 он хүрэл. 10 үед байгаа. Би зүгээр юмны үнийн дүү энэ юм асуугаагүй шүү. Яг ивент тэтгэлэг хийн гэдэг бол тамирчдын хувьд одоо таяр хоёлаа л тамирч байна. Тамирчдын хувьд үнэхээр уран зориг болдог тийм ээ. Одоо ивент тэтгэгчд байж ижил одоо юу гэдгийг тухайн тэмцээн уралдаан болж байгаа штэ тодорхой хэмжээгээр мэдээ зохион байгуулалтын байлгүй. Би бол нэг компанийн нэр дээр явдаг учраас боломж дээр. Тэгээд компани өөрөө бас тэр тэмцээний нэг ивент тэтгэж байгаа шүү. Шагналын самаагийн гаргаж. Тийм тэгж л яадаг байхгүй. Тэр нийт хэдэн жил вэ? Одоо 20 жил болсон байгаа. 8 оноос 18 он. Тийм. Тэгэхээр 20 жил шүү. 18 жил байх баха. Дорныгоо гэдэг нэр ямар ч та. Дорногогийн махны үйлдвэрээ. Тэгээд компанийн нэрээр Дорногоо Кросс Дорногоо гэж. Тийм Дорногоо компани гэж байсан тэр үг. Дорногоо мастер кросс тийм ээ. Дорногоо гэл тэмцээнд нэлээд явчихдаг байсан. Мастер кросс тэт. Анх чинь тийм шүү дээ. Данзаар авч байгаа тий. Анх бордоо ботоо авчир очижсэн тий. Тэр гандлуутай явж шүү дээ. Гандлуу чиний машин оруулдаг. Тий, гандлуу миний машин оруулаад бордоо ботоос очсон багш даа. Тий. Гадаас 2 машин л авчихсан. Тийм байна. Ганхуу наанаас явж байгаа шавар цугаад. Тий. Энэ майн тийм шавар цугаад чаддаг шүү дээ. Амар бас юу ороод. Тэгээд хөөрхөн амтан шавдаас харахад амаа харсан гэж байгаа байхгүй явж байгаа. Тэгээ айл хувцаа гаргаад даллаа зэглээ. Би тэр хажуу километр гарангийн хазаатай юм билээ л Тэр үед чинь бид нар ямар машин дээр басуулахтай ачдгүй шүү дээ. Зүгээр л уралдах газар руу машинтай гараад төгсөр гоо авчихдаг тийм ээ. одоо замууд уралдаан болно шүү дээ. 700 гэдэг. Далаагаас гараад Уралдах машинаараа л уралдах машинаар төгсөр. хойш далаагаас гараад чойр уралдаа. Эндээс уралдсаар гоо. Өөртөө уралж. Өөртөө чойроос гараад шанд уралдаа уралдчихсан заа ёо. Шандаас гараад замууд уралдаа уралдчихсан. Тэгээд чиглэлд бараа шүү. Жигдэн дээр Маргааш чиглэл. Тэгж явдаг гэсэн. Тэгж явдаг гэсэн байхгүй. Тий. Тэгээд тэр чинь араас чи баахан биднээс бас пентэй бас араас өчнөө амьд дагж явна. Нэг машинаар 4-5 машин дагж явна. Тэгээд тэмцээгнээ Тэмцээ уулзсан балиашгүй ихтэй найз нөхдөөч бас механик байгаа шүү дээ. механикуудаа нэг машинаас хэлбэг мэлгээ ачаа явна. Тэгээ нөгөө найз нөхдөөч зүгээр машинтайгаа дагаад авчихна. Тэгэл холдоо л болчих тийм ээ тэгж байгаа. Би Симботод аа бассан баг цаахан. Симбот цаахан. Улаас тамд уралдаан болсон танаад байгаа. Бацаага нэг турбинтэй патролыг 105-2 аваад ирсэн. Тэр тэн дөрүүлж яах үзхүү гэдэг байхгүй. Үзье гэж битгсэн байхгүй. Би бас санаатай болоод бацаараа асууж байгаа байхгүй. Төөгөө энэ үзье гэдэг 100 цаасаар бооцоо тавья гэдэг нэг машин 100 цаас яах вэ үзчихлээ гэсэн. Мөнгө өгсөн байна гэдэг. Хармаа өгсөн надад 300 цаас төгөөд 3 машин тавья. Би 3 машин чи хэдийн машин тавих вэ? Би 3 машин тавья. За мөнгө аваад иргээл. Бооцоод үзэж байгаа байхгүй. Тэгээ 360-с 3 жип уралдаж байгаа. Гарч байгаа зөвхөн тэр өөдөө гараад тэр өөд орой тэр хэн дөрүүлж гисэн. Тэгэл 6 машин старт авсан чинь 60-аас дөө суг усрал гардгийг. За. Тэгээд замын талд ороодс нөө жип нөө чи бидний урдчихчих. За ингээд 300 засаад нухуулчлаа гэж болсон. Тэгээ яг оройлгоо дөхөөд ирэнгууд ингэж жоо дэржмүүртээ суун шороотой. Тэр байхгүй. Тэн дээр яваад гэсэн 60-аас дөө суг усрал урдчихчих. Бас автомашины онцлог байна те. Тийм машины яг юу гараад байгаа юм л да. Бид ч нөгөө битэд працент тавьсан болохоор
Ер нь хуурай газартаа бол бид нар дифференциалаа тавьсан дээр. За. Энэ өвөл одоо халтригатаа цастаа шавартаа үед бол хойно дифференциал тавиад бол ер нь димээгүй. Урдаа. Тэгээ ганц урдаа тавьсан дээр. Ялгаа замаас олж ялгаа ялгах гарч ирнэ. Бас яаж тохируулах вэ? Тэгээд бас тоосонд яаж явах вэ те? Тоосонд гэж Монголын нөхцөл хамгийн амар юм тэр шүү дээ. Тоос бол аюу аюултай аваар гарна, бие бинийгээ дайрч. Одоо ч баг Ер нь бол хин ялангуяа кроссон дээр бол их тоосонд явна. Тэр хин урд байна уу гэдгийг бид нар анзаардаг л та. Урд гарчихгүй байдаг. Грант аваад бүгдийн тоож гардаг байхгүй. Тэнгүүд нь заавал энд чинь шинэ хөлт орчтой шүү гэх юм бол тэдэнд ядаас их аюултай. Одоо энэ дагана гэдэг юм уу, хөвжээ гэдэг юм уу, ганхуу бид нар чинь урд орчих юм бол бид нар тэтгэдэг үе явахтаа мэдж байгаа чинь. Яг за нэг зам үзчих юм бол тэтгэдэг үе хэлж шít. Нэг нь авид хэсэг тийм байна, юм байна гэж байгаа. Тэгэл тэр чинь одоо тэр дээрээс урдал хотын дэндээс ногоодч юм бол таасан руу байгаа юм чинь. Нэг ч асахгүй шүү дээ. Яг урдлын нөгөө найдвартай судаар даа бол ирчээр л явж байгаа юм чинь. Юу ч харагдахгүй. Өөр төвчгээр явсарваад за одоо энэ хавьд нэг даа нөгөө мөргөцөх рүү буух хэрэгтэй гэдэг таамаг хүлээж явах байхгүй. Тэгтэл балтгаад ингээ одоо бууж байна гэж бодлоо. Тоосон дунд. Анд тэр үнэхээр амар тас болд юм даа шүү. Юусе харагдахгүй. Тэгээд нэг салхины хажуудлаар нэг хаяа Тэгтэл ингээд явж байгаа юм. Тэгээд ингээд хараад. Зэрэгцэл тэгээд шинэ хөөхд урд орох юм бол хавь. Тоос босоос өмнө ард нь алдах хэрэгтэй байхгүй юу? Надаас Хурдгаж ойтой байх хэрэгтэй байхгүй юу? Тэг цөмөрдөө тоосонд явна. Тэгээд бардак нэг ийм л харагдана. Ийм зам. Харагдах үед харагдахгүй үед харагдахгүй. Ингээд яг тэрийг л цэвэр бас мэдрэмж явж байна. Мэдрэмж байна. Тэгээд нөгөө зам үзэж байхдаа энэ чинь айхтар зэн штэ. Чин бол ингэж харж байгаа. За энэгээр ингэ явах юм бол ерөөхдөө зам маань ингэ явуулах байна. Энэ талаар нэг явж заа. Нэг таарч үзсэн гутаа. Нэг замыг жоорлж наадах чинь. тэг. Наад шиг жоорлж. Бас муу санаа авах. Нам жоорлоо штэ. Зам жоорлж байгаа. Тэгээд хэсгийн уралдаан дээр багтан тэр үндсэн замаараа яваад явж байгаа манай хүн шиг. Финал руу баг. Финал дараатангууд нөгөө талд малчих. Тэгж хожим. Тэр чинь хожим. Ийм хүмүүнд байна л да. Энэ зам Тэр бол яг урд гарах машиныг бол маш сайн ажиглахгүй болдгоо. Ялангуяа хүн дагаана хэллээ шүү дээ. Тэр нөгөө урд тоормдлоо бярдах мөргөлөө гэдэг чинь. Тийм гарцаагүй гарах гэдэг байхгүй. Урд найдвартай хүн байх юм бол чинь гэл явна шүү дээ. ингээд доороос ингээд тавьсан байхгүй нэг тэр нэг одоо 99 онд үл ингээд одоо морин даваан дээр тэгсэн чинь би нэг дунд тавьцаал гарсан. Тэгсэн чинь миний капотон дээр нэг машин заяа. Хоёр тал руу нэг машин ингээ авирцсан. Би ингээ гурван машин бүслэгдсэн. Аваарлагдсан. Бүслэгдсэн байгаа байхгүй ингээд. Хоёр талаас нэг машин ингээ дугуун гарч. Тэгээд капотон дээр гарсан машин дугуй яг шилэн дээр эргэж байгаа байхгүй. Яа. Тэрэн доогор ингээ яваад турсан. Яг нөгөө энэтэйс мөргүүлээд ингээ явах хазааж явах ингээ доогор яваад орсон юм байлээ. Тэгээд сүүлд нь тоосон. Тэгэл нэг машин чинь дүнгийн шанаа болно шүү дээ. Тэр үед бид нар чинь бас нэг ерөнхийдөө бол 99 он 2000 он ортлууд бас нэг их мөрөхгүй нэгнийхээ машиныг. Их гоё цэвэрхэн оролт. 99 оны өвлийн уралдаан дээр ланх шүглэлцсэн шүү. Тийм тэгэл ер нь тэндээс 2000 оноос эхлээд ер нь хоорондоо шүглэж байгаа контакт. Тэр нь автоспорт тэр дүү контактны үзэгчд угаасаа тийм бас контакттай юм дуртай. Санаатаа санаагүй гэдэг чинь хараад мэдэн шүү. Тийм. Энд чинь хасахад анхны өвлийн уралдаан анхны өвлийн уралдаан одоо энэ юунд болж ирсэн. Одоо тэр Тоска 2 гэж орон сууцны зүүн тал дээр Ярамгийн нэг дарга толгой гэж байдаг байсан. Наадам морид нэр дарга морь сайдрын зөвлөлийн дарганд орчиж үздэг үстэй толгой дээр анх зохион болгочихсон 90 онд. Тэн дээр анх контактлсан да тийм ээ. Үүний өмнө бол ер нь бол үзэгчд ер нь тийм контакттай юмд илүү дуртай байдаг шүү. А тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яагаад үзэгчтэй одоо тэгээд тэрнээс бидний одоо дөрөвдөж гэсэн заалт байна шүү дээ. Санаатайгаар контактлаж нөгөө машиндаа садаа чуулах юм бол таргуул хасаж шууд тэгэж шүү дээ. Тэгээ заалт. Тэгэхгүй бол сүүлдээ хамаагүй мөрөд болчихгүй юу? Зориуд хүмүүс хорлол мөргөд тэгээд гэлсэн байхгүй юу? жижигэн жалгаа үзлээс байна. Тийм бах тий. Нэг яахдаг тийм. Манай хөлөв. Тэгээ энэ нэг чийдэг чараа ингээд жоох яварч байгаа. Хажуу нэг өстөд жоох яварч байгаа гэх тийм. Тэгэлтэй. Горонд гараад наадах юм явуулах нь хашаад явсан гэж Заслан их гэдэг шүү дээ. Тийм байна. Одоо бол гайг болоо. Тэгээ одоо ер нь бол бас л ухааны юм шүү дээ. Яаж уралдах уу? Яах вэ? Тэр чинь нөгөө өстой Монгол хяндар гардаг шиг түмэн харж байгаа тий. Монгол харагдаж шүү дээ. Ер нь бол тухайд хожиж л байгаа юм шиг хүртлээ тий. Тэгээд энэ хойчтой ихэд бол Монголын автоспорт улам дэлгэж улам өргөн тий. Улам цаар хүрээний илүү тэгээд залуу тамирчид одоо өөрсдөө эрд зориг тий. Одоо хамгийн гол нь толгой сайд сэрнэгэл
бие бэлд. Тий. Бие сайн бэл. Мань мэтэнд бол тийм байхгүй байлаа шүү дээ. Машин тэнж явж ижээд машинаа засаад 2 нойргоо засаад 2 бацаараа загинж ягаал тэгэл юм уу уралцсан болоо тэгэл хайдаг байлаа шүү дээ. Тэр үед чинь бол яг хөө машинууд чинь юм нийлбэг хямдхан сэлбэр хямдхан байсан байхгүй. Одоо ч одоо нэг корок моровч нь 100 цаас 120 мянган төгрөгөл байлаа шүү дээ. Одоо тэгсэн чинь сая 7-800 мянган 10 дахин өссөн. Тий, тийм үнэтэй болцсон. Дугуй мугуу шиг хямдхан байлаа шүү юм чи бидний үе чи бас ч гэж эднэргээ бодвол одоо эдгээр чи бас үнэтэй болоод ирээд 9 шидэ үнэтэй юм тавиад бас эдгээр чи алдаа гараад байна. Одоо бол гэнэ үү. За Яарж гинөө. ерөнхийдөө Ерөөд яриад байж чинь дуусахгүй шүү дээ. Тэгээ дуусахгүй. нэгэн өргөн сэдвээр ярилцлаа. Одоо яг энэ 15 минут үзсэн. Окей. тэгэхээр биднес бол ер нь өрсөн зочдоосоо бас энэ ярилцлагынхаа төгсгөлд нэг одоо бас үзэгчдтэй залуучуудаа бас санаа аваасаа гэд. Одоо хүн болгол машин унж байна. Хотын хөдөлгөөнд оролцож байна. Дөнгөж саяас наашаа ингэж ирж байхад урд ярамгийн зам дээр л битүү түгжээтэй л байна. Хүн болгонд одоо баахан одоо ослын нервтэй хотын хөдөлгөөнд оролцож байгаа. Та бүхний хувьд энэ хотын одоо хөдөлгөөний соёл гэж ярих юм уу, дүрм гэж ярих юм уу? Энэ дээр ер нь бас нэг залуучуудаа жолооч нартай хандаад хилчхийнсэн. Манай жолооч нар ийм дээр нэг алдаад энээс олж ер нь бас энэ төвчл одоо аваар ослын юмнууд чинь гараад ийн шүү гэдэг юм дээр нэг хилчхийнсэн гэж боддог юм байвал бас хэлээч. Одоо юу вэ? Дөрмөөрөө явжүүл тэгэл болно шүү дээ. Би хизээч би уралдаг гэд би хизээч онгороод хаалж явдаг байхгүй. Айгу буугаа санагддаг байхгүй. Манай гандан 60 альб би машина тавьдаг байсан. Уралдааны машина аваачаад кантер симэрх ингэ дууг айгу намуухан азар авь шийдэг байхгүй. Тэгээ тэр авиг хөгчүүд ярьдаг байхгүй. Машина айгу гой намуухан тавих юм. Гой дөрмөөр явахд гоё шүү дээ бас. Тэ? Энэ уралдаг энэ тэгдэг гэдэг онгороод шаардлага байна. Одоо шүн яг унтахын алдаад эсвэл хүүхдээ унтуулах гал бас нэг нормалтай хүүхд байна. Янз бүр тэгээ ээж авч хүүхд унтуулаад яадаг л. Тэгэхэд нөгөө бүдүүн яндаа нөхдөж орилол ороод ирдэг. Тэрээр баах орилж орж байгаа юм шүү дээ. Тэр мөр бол бас муухай л байхгүй тий. Тэр яг ба тэр гудамжны уралдаанд ирдэг бол байна шүү дээ. Хөгжлөд байгаа тийм юм гарч ирж л таараа. Хойштооч зөндөө болно шүү дээ. Тэрийг бол бас хүлэн зөвшөөрөх болохгүй. Тэр чинь спортын хэлбэр шүү дээ бас. Гэхдээ яг гудамжинд ингээд хорт хэтрүүлээд явах дөрмөө барих хоёр. Яг нэг үед нэг дрифт хийсэн нэг зай гарангуут маа гарч ирээд л тий. За өглөөгөр ч юм уу завсар гарангуут нь тэгэл дрифт хийх. Орой хөдөлгөөн багсгаар л ингээд. Тэр нэг хүмүүс ямардаг цагаар дайраад байгаа шүү. Тэр бол миний хувьд хувийн үзэл юм. Тэгээ нэг баахан машин ингээд цуваа зогсож явах хажуугаар ингээд дахгүй нөхөд амар муухай тий. Үгүй шүү дээ. Тэгээ нэг уул нь явж байгаад ирэх хэвээр тий. Иргэсэн машин орж ирээд игнэнд орох хэвээр тэрийг нэг чөлөөгөр ингээд тэр мөн. Тэгээ нэг 3 машин урд орохын тулд ингээд гүйцэтгүүл зачим шаардлага тий. Дуггүй үстэй. Адилхан хүлээг л явах хэвээр. Тий адилхан ингээд явах. Тэгээ Япон Америк мөрч ингээ гоё шүү дээ. Бүгд ингээ намуухан ингээ жигтэй урсаа урсуулж байна. Хизээш нэг машинууд орохгүй ингэдэггүй л байхгүй. Тэгэхээр манайх соёл байхгүй тий. Одоо бол энэ сүүлд гайг болоод байгаа. Тэгээ бас одоо хэрэгжиж байгаа гэдэг үү те. Яраад яах вэ эднэр нь одоо хэрэгжиж байгаа. Тэгээ нөө өнгөө шүү дээ. Яраад яах вэ гэдэг хараад одоо түгжээд байгаа юм шүү. Тий? Яраад яах вэ энэ одоо болидо түгжил эзүүдлээ гэдэг байгаа шүү дээ. Дахны зам ингээ засчихлаа. За. Одоо нөө хэдэн хонд юм бэ? Дахны зам засчихсан хожоо ночоо. 99 үү? Үгүй ээ. 2001 2 оноо. 98 уу. Тэр үед үү? 99. Тэнийг дахны лөө сэлэг рүү тэмцээн болох явдаг байхгүй юу? Гарах гэж байна уу? Да тахилд дуулцээ. Шарвын дүрлэл дээр уулзъя гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд бид ч даваан дээр нэг нэгэ хүлээгээл. Тэгээд дахны зам засчихсан болохоос нөө тэгэл гараад уралдсан штэ. Хаа уртлын гэс баян жилийн уртл үзэн шүү гээл. Бахкаар гараад тахгүй. Тэгээд зам засчих 10 хэдэн машин ч ингээл шорон замарч ингээл замгүй газар ингээл явчихдаг юм байгаа шүү фронтороо тий. Одоо манай талигаж ган тулга би пүүжэ бид гурав нэг засчихсан зам дээр ингээд явчихсан байхгүй. Сайж 70 дээгүүр асфальт тавиагүй. Тэр нэг хятадч авааш баг шийдмэл асгаал. Тэгсэн чинь 3 машин овгоо шороо ингээд овоолчих. Машин дараа том машинаар. Явахгүй. Тий бид гурав тулж очив. Тоолж гисээр байгаа төглөөч ингээд шороонд орж гулгай ихтэй яваа шүү дээ. Нөгөө хайргаж мөргөж байгаа байхгүй. Мөргөөд бүгдээ хаасаар цаана гараад өгсөн. Цаанаас хятад зам хийж хятад тал тийш дараа зутчих шүү дээ. Нөгөө 3 машин авгуу шорогод бид 360-аас түрээ ингээ хайчих чаа тий. Тараа гайцсан шүү тий. Тэгэл ингээд баян жилийн урд уралдсан шүү дээ. Баян жилмаа захиж уралдаад баруун хараа уртал.
Тэгээ баруун хараагаас дархан хүртэл уралдана. Дахин дээр хонсон бид нар тийм. Тэгсэн. Тийм адал явдал айгүй гоё. Гоё. Тохиолдно. Тэрнээс бол их юу. Тэрнээс кайф авдаг байхгүй нэр чинь бас тий. Араалал болж ирчээл тэр оройн ингээ тойроос уучна. Тэн дээр их ярьдаг гэстэй. За яасан чи юм бэ? Хогийн болгоод ингээ тийш явахгүй ингээ явцсан байгаа чи одоо хогийн болгош мөрөө тахтай яах вэ? Надад юу гэж дуус. Тэр яриа нонд нэг микрофон тавиад бичлэг хийж байна юм шиг байна. Энд дээр ч хамгийн гоё Урагшж байгаа үедээ ч өдрийнхөө нэг ярина одоо энгийн үед ч ялгаа байхгүй бид нар уулзах юм бол нэг эхэлчих юм салахгүй дуусах юм шүү дээ. Яриад тэгвэл тэр үед тэгээд ялаа гэдэг нэлдэл тэгээд би энийг мөрсөн залаа гэнэ штэ. Хөөний талгаач гант толгой ялаа. Фүүжээ дагаад байсан чи явж байгаад карьер л орц гэж байгаа байхгүй нуугдаад. за. Тэгээд фүүжээг мөрж байгаа байхгүй бол фүүжээ чигээр явчих бодож чинь энэ болооч ийшээ явсангүй энэ хавьдал байх шиг байна гэдэг карьер фүүжээ ирмэгтэй ийшээ яваагүй гэдэг чинь бид нөгөө их удаа зогсох юм бол бид нар алга болчих шнэ. Нөгөө хүний анжилт ардаас нөгөө гүйцэд ирнэ шнэ. Тэгсэн сүүлд гарч ирсэн фүүжийг тэгсэн. Нохой гүлэг шиг дах юм чи. Нохой гүлэг шиг дагаас авахгүй маа гэсэн. Гарч ирэх байхгүй тэгэхгүй хоцорчихгүй дээ. Гараад ирээд байж гэх. Гараад ирсэн байж аман дээр зогсчихлоо. Тэр ч бас ингээд яг мөрөгтөөс их техник тийм шүү. Тэгэхгүй яг. Явж жоог ордоос харуулаад мөр гаргахгүй иргэждэг гэдэг бас тийм. Би пүүжээг мөрж байгаа байхгүй. Дунд годоос амар яваа штэ. Бас пүүжээг мөрж байгаа байхгүй. Хажууд бүүцч очоод дагдаг байхгүй. Урд нь гараад жоох илүү гарчаал. Тэгээд толинд хараад байгаа штэ. Дагах нь яг дагаж байгаа байхгүй. Буруу тийшээ. Дагаж байгаа л тоорон шиг хасаад байдаг байхгүй. Тоосоо босоол. Тэгээд нууж араас ороод зэгцээл уралдаал дагдаг байхгүй. Тэгээд албаар баг багаар хоцрол тийм. Ингээд гоо тоос толинд харагдгаа байж тоос. Тэгвэл ганц зэрэг буцаад үндсэн замаар ороод байгаа штэ. Тэгээд бас аячаа. Тэгэл ороод нэрэл хэрүүл болоо штэ. Новшиг болгоо. Мөрөө тахтай яах вэ чи гэдэг. Аймар тоос усарч штэ. Тэгээд машин явахгүй юм шиг болоод зөөлхөн суграад ингээд үлддэг. Нөөтгөн миний машин янз явж байгаа юм. Тэгээд толинд тоос бужигнуудаад алга болно. Манай ганхуу мастер чинь зүгэн штэ. Бөөн утал яг сандраад капот бодос өгдөг гэж байгаа байхгүй. Удлаа юм хийж байгаа юм бол. Ингэ шар капот. Тэгээд тэгснээр хажуу сүнх гэж газ уух буцааш яачдаг ч. Тэр хөгтөө явд аюу гар. Тэрийг яриад бол энэ нөмөө одоо талигаач уртаа бол мөнгө уртаа бол ер нь бас л буудан шүү дээ. Нөгөө дагаад туучдаг нөхөр байхгүй тийм ээ. Хамгийн сүүлд 2009 оны уралдаан дээр чинь битээ төрүүлээд явж хахад уул мартаа битрийг дагцсан бол хамаагүй дээгүүр орох байхгүй юу. Тэгтэл тэтчээргүй. Ерөөсөл урдталт нь гарсан машин багмал ардаад байгаа ч байхгүй юу. Анх үедээ чинь мөрөх гэдэг ухраад байж байгаа. Судраа суугаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрээ төвчөө олно згээл. Тийм мөндө дагдаг юм аа ер нь дагна шүү дээ. Ганхуу чи хэцүү штэ. Төв аймгийн мөө Улаанбаатарт ойрсон 150 км замд хаана ямар юу байгаа нь шом байгаа хаана ямар кавин байгаа эвдэрхий балгас хаана бүгд нь мэднэ. Бараг нохоо Хаана нуугдж болох вэ? Хаана нуугж бодоод бузар штэ. Ийшээ зоргол руу гараад уралцсан юм аа. Тэгсэн чинь ингээл харж яг замаараа явж байгаа байхгүй. Тэгсэн чинь ганхуу ийшээ гараад авчихвол ганцаараа. Яаж хашаа юм бол таа. Наач нэг хаана ухаа мэдчихэж байгаа. Тэгээд баахан даваа давж явхад очил ганхуу урд явж байгаа юм. газар төвчлөлт юм шүү. Дэвтэ. Тэр замаа мэдчихэж тий. Ер нь бол араалын төвхөнд нэг удаа шинийн гар гаргасан тийм ээ. Наган дураас. Шиний юу гаргасан? Шинийн гараа. Шиний гар. Тэн дээр л нөгөө чинь нөгөө мэдэн ш нөгөө хажууд уншиж чинь нөгөө юу гэдэг чинь тэр байхгүй. Тэгээ би чинь тэр эхний өдөр бол донд говийн тойроод явчихсан чойрмор дэмэртлэнд дүүрч байгаа юм чинь. Тэгэл орой нэг юм хэрлэн голын хөвөн дээр барьсан ш. Хүмүүстийн гурд явах юм уу чи? Явсан ш. Бүгд дамжаад ирж байгаа. Сэбота нөгөө жипээр хөөдөг намайг. Тэ. Тэгээ би чинь тэн дээр хамгийн сүлдэж байгаа. Тэгсэн чинь пост бууж байгаа. Тэгсэн шүү дээ. Пост бууж. Тэ шүү дээ. Тэгсэн чинь пост бууж байгаа юм чинь нөгөө чинь. Хүй ямар сан нөгөөдөч буух гээд ингээд. Хааш явцсан тэгээд. Цаашаа тэмээд. Өндөрчлээд гоош явцсан. Тэгс. Өндөрчлээд. Оо чойр явчихдаг. Чойр явчих. Тэгээд яачдаг байхгүй. Тэгээд тойрч явж байсан. Малх руу ороогүй тий. Малхаас хойгоор яваа шүү дээ. Хойгоор явсан. Тий. Оо амарсан шүү дээ бид нар чинь урагсан дээр донд сайн цагаан билүү. Тэр мөрийг үл дамжаал тэгээд бид ч уусаа тэгж явсан шүү дээ. Тэрөө дамжаад ирсэн. Тэгсэн чинь би орой хорчрээд пост буугаад байж явдаг. Би нараа сигналдаад би ирж шүү гэдэг. Тэгээд очсон чинь ёо хэрэггүй багш бодлоо гэсэн чинь. Хамгийн сүүлчийн машин хизээ ирсэн бэ гэсэн чинь. Нөгөө цагаа харж байгаа. Цаг 45 минутын өмнө ирсэн гэж. Хамгийн сүүлчийн машин
цаг 45. Би хамгийн сүүлчийн цаг 45 40 дараа ирж байгаа. Тэр их заваад хэлсэн. Тэгээд нөгөө ирсэн чинь Магнуурын чинь бахан хүлээж аваад хорхор тэгээд идсэн болтой юм аа. Би ирсэн байдгүй нөгөө ёроолт нэг жоохон шүл түүч хөрчихсөн гаа чинь. Тэс онцгой мэдрэмжтэй. Тэгээ онцгой байсан. Би энэ түүхэнд байгаагүй мэдрэмж төрсөн. Гэхдээ маргааш нэр нэг аймчтай л да. Маргааш нь эзэлтэй гэж. Тэгээд хамгийн гол нь шөндөө бид тэр амжилтаа гаргаж байгаа байхгүй юу? Шөнө 2 цагт гараанд гаргахад өглөө би 10 хагасгийн юм дээр хонхрын энэ дээр бариулахад чинь бүр мөнгө медаль руу ордож байгаа. Цаг нөгөө ч тэгээ бүр тэрнээс илүү төрсөн байх. Шүнжингөө тэнд нөгөө төрчихгүй. Би өөрийнхөө гэрлээд байгаа таахгүй. Гэрлийг гаргаад байгаа. Тий. Тэр нэг энэ нэг гэрэл яагаад вэ? Сэмбо хотод үрдэг байхгүй. Би 2-д ордог байхгүй. Би 3-д ордог байхгүй. Тий. Тэгээ нөгөө ганхав чинь нөгөө багаараа шүн гарсан шүү дээ тий. Тэгээ би хэлсэн байхгүй 5-га. Насэмбо хотоо гарч наад уч ноотоош би дэтгэдэг ортлын машинаас тий. Яад хамаагүй шүү дээ. Ортлын машинаас би 30-40 минутын зайтай төрүүлсэн. Арай машинаас. Тэгээ ойлгомжтой шүү дээ. Багнуураас наашаага 10 устаа давжал ингээл налаа хороод их шин 100 км газар шүү дээ. Уулан тий. Тий. Тэгэл баян дэлгэрийн хальт дайрсан болоо тэгээ бидэхгүй. За өөрөө зогсё хасъя. Энэ Симба яг ноо хийн шүү наад уч аяхтай гэдэгсэн байхгүй. Тэгээ 10 ус дээр байгаа постны хамгийн дөрөв би очсон. Дараа нь бөөлжүүдтэй арын уулан дээр байгаа постнд бас очсон. Бид гур очсон тий. Ганхуу бид гур очсон тий. Сууд. Тэгээ асууд нэг машин ирсэн ирэхгүй. Та нар хамгийн түрүүчийн машин л гэж байгаа. Тэгээ алахтаа дахиад очсон чи бацаахаа очсон байгаа байхгүй. Тэгээд бөө ирвэл. Бас тиймэрхүү байсан байх нь шүү дээ. Жижиг сажиг юм одоо тэр болгоныг яриад байх нь хаашаа. Тийм бай. Тэгээ бас би сая энэ үнийг яагаад Тэгэл хөгжлийн нэг гэсэн шүү дээ. энэ үнийг би яагаад ярьсан мөхтэн дээр ер нь бол одоо бас тэрүүндээ сайн зураг уншиж сурах хэрэгтэй л хэрэгтэй байхгүй юу? Шүнж Тэгэл өдөр болгодог дээр хүн дагаад таксаад байдаг машины сайн дээр гайгүй хүний дагаа яваад байдаг. Тэгээ байранд Яг шөнийн гараан дээр хатар бүгд байхгүй болчих واخ. үгүй тэгтээ шүн зураг унших гоё юм биш үү? Ястай гоё юм. Яагаад Өдөр болохоор ч олон юм харагдаад нүдний балаанд. Шүн болгоо ч нэг нүдний балаанд харагдсан хязгаарлагдмал болчих шүү. Зөвхөн гэрлэнийхээ дамаач яг нөгөө нэг трип метр ажиллуулан зураг уншина. тэгэл өөр юм байх. Тэгээ нэг 100 юм уу 200 метр зам л юм харагдана шүү. Иймхэн зайн тий. Өдөр болохоос нүдний балаа ийм болчих. Ийм дэвнэлх юм харна үст. Тэгэл гэрүүгээр ингэж явуулнаа. Тэгээ шүнчин болохоос Шунч бол хариуцлагатай болж хэлж 200 м юм харагдаж явчих. Одоо манай гант тулан болоо талиас гант тулан болгоч өөртөө уншин шууд. Өөрөө уншаа машина барь өөрөө уншиж явчих. Тэр моцик тэр уушаа сурцсан болох тий. Нөгөө эргүүлдэг моцикч нэг Моцикч орооцсон байдаг шүү дээ. Моцикч дээр өөртөө уншиж явчих. Сурцсан ерөөс. Бид ч тэгэж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Заавал иш дүрмэнэ харж олдож явна тий. Тэр харин Хэрэлт нь бас аюу гоё юм. Тэр зүгээр тэгээ юун дээр маргах вэ? Тэгээ сэлэнгэд уралдаан болоод За. талын нуруунд дээр очиж нөгөө постоо олдгоо. За. Бордон бота наадага яваа би андахгүй гэсэн бордон бота төөрөөд араас нь алиагаа алдаад хоёул хойд тийш хараад хоёулын зах турч хэрэлдээ сууч. Чиний заасан замаар явж байгаа өстэй гал өөс мэ. Жил ингэж явуул явгээс гээ хэрэлдэл. Тэгж байгаа л уучраа болоод тэгээд модон ч би түр хэлсэн шүү дээ балаа. Энд ч нэг машин дуурай, тэнд ч нэг машин дуурай. Энэ дуурч байгаа машин тэнд сонсогдолоо. Буруут сонсох юм дээ шүү дээ. Балаа. Тэгээ айгүй хулгаан модны зам айгүй ихтэй. Бүр төөрхийн 10 баг бүгд төөрсөн юм. Тийм ээ? Төөрөг юм байхгүй. Бүгд төөрсөн шүү. Тэн дээр бол. Тэр их хамгийн хадл явалтаа тэмцээн болсон тэр. Тэгээ тэр юун дээр газрын зүрх дээр буруу заасан гэж хоорондоо маргалдахгүй хөвчлэн тийм нас л маргалдана шүү дээ. Одоо нэг тохиолдол Өөртөө зураг унших. хаяа хэмжээс тохиолдол байдаг л шүү дээ. Айл би одоо нэг босс хаана энэ чи гэж хотод байна гэдэг уурал стөрөг нь хотод явж байгаа байхгүй. тэр өдөр нэг хайчаа явна шүү дээ түрнэ. тийм шүү дээ. Тэгж Улаан батаа муудалцаад өмнө гот очоо мо талигаас дагах төрөв те хайчаа явцсан гэж. Доо суулгач чад. Ийм хэм жижиг юм гарна. Яг дараа нь сайхан найзууд болоод яаш. Яриад ивэл олон ч зөндөө сайхан түүх яригдахаар байна. Гэхдээ бас бид үзэгчдээ сонсогчдоо залуучуудаа сонирхолтой яриаг хүргэж чадсан болов уу гэж бодож байна. Өнөөдрийн подкастыг ирэхэд энэ түрээд өндөрлөе. Дараа бас та хоёр маань цаг зав гарвал өргөжлүүлээд өөр сэдвээс ярилцвал урилга. Тийм түрүү подкастын өмнө бол бидээс жоохон кино ярьсан л да. Ер нь өөр сэдвэр бас өргөн хүрээнд бас ярьж болохоор юм байлээ. Тийм. Зөндөө сэдв байлээ. Тэгэхээр хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Нас ч гэсэн бас тэгээд. Хайртай амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ энэ удаагийн подкастын түрээд өндөрлөж байна.
Автохим хол харж хол явна. Хол харж хол явна. Автохим компани.